За сайн бацхан уу сонсогчдоо их орныхоо нийслэл Улаанбаатар хотоос Батнай Аримдал болон Ярамгаас дэгээ мэдчилж байна. Ярамгаас гэнэ. Одоо Ярамгаас ч Улаанбаатар хотын төв рүү орж ирдэг юм шүү дээ тий. Дараагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За хэдэн дугаарыг би жоохон алхасчлаа. Гэхдээ Nagi is back. За хөө ингээд би бас нэг ном бичсэн шүү дээ. Мэдгүй та хоёр миний номыг ярьсан юм уу? Би одоо ямар ч гэсэн ярьж авнаа ч гэсэн. Ховдоос 10 өдөр ном ярьсан уу? Та хоёр? Яриаг шүү дээ. Яагаад ярих юм? Тэр яг дурдаг байгаа. Үгүй ядажгүй дурдчих болно шүү дээ энэ чинь. За сонсогчд минь Нагийн Батнай Аримдал нь Ховдоос 10 өдөр гээд бараг 310 хуудас ном бичсэн байгаа. Та бүхэн одоо рекламадад байна. Та бүхэн олж уншаараа эсвэл аудиогоор нь сонсож бас болно. Яг подкаст шиг миний өөрийн хоолоогоороо M+ дээр бас аудио хэлбэрээр орсон байгаа. Ялангуяа гадаад амьдардаг монголчууд минь та бүхэн бүгдээрээ M+ руу ороод эсвэл soft version-ыг худалдаж аваад уншиж болно. Эсвэл аудиогоор нь. Аудио ном гэхдээ нэг өөрийнхөө хоолоогоор яг өөрийнхөө номоо уншихаар бас гоё юм байлаа. Яг тэр тухайн юмаа бичиж яхад гарч исэн, бодож исэн эмоцийг хоолоогоор илэрч бас гардаг юм байлээ л дээ. Хэдэн цаг сонсох уу? Нэг 6 цаг л байгаа. Ааха. Гайгүй. Тий. 6 цаг гэдэг чинь гайгүй шүү дээ. Тий, гайгүй шүү дээ. Гэхдээ 2 жилийн хөдөлмөр 2 жил бичиж нэг юм дуусгасан байгаа. Амжуулсан юм шүү дээ, тий. Дээг чи ингэж уншиж амжаагүй л байгаа бах тий. Тийм би яг номын төлхөөрт ганц 2 гарч ирсэн. Би чамайг өөрөө гар ивсэлтэй өгнө гэсэн болохоор чинь тэгээ тодтолдож авахгүй гэсэн байгаа. Чи яарав гэх болтохгүй. Тийм чи дараа 7 хоногт манай сургууль дээр ирэхдээ өгнөж. Яг тэгнэ. Сануулсанд баярлалаа. Дараагийн 7 хоног өөрийнхөө гараар аваачаад тий. За энэ удаа битэрийн сонгосон бас нэг сонирхолтой ном байгаа. Энэ бол зохиогчийн та бүхэн бас ичнээ таних байх те. Charles Duhigg гэдэг та бүхэн санаж байгаа бол манай аналог подкастын магадгүй хамгийн олон хүн сонссон нэг дугаар байгаа. Бараг бүгдээрээ номын нэр хэлгээр санах байх л та. Power of Habit буюу дадал зуршлын хүч гэдтэй. Олон ч ярьсан да. Олон ч залуучууд бас лекц суулгаж энэ номын гол санааг бас хүргэсэн байдаг. Тэгэхээр тэр дадал зуршлын хүч хэмээх одоо Монголд бас олон жил бас бестселлер болж борлогдсон ном байдаг байх шүү. Тэгэхээр энэ номыг бичсэн зохиогч Charles Duhigg-ийн бас нэлээд удаж байгаад те дараагийн номоо гаргасан. За энэ бол Super Communicators. Одоо орчуулах юм бол супер те коммуникац хийдэг хүн гэх юм уу те. За тэгээд дэд гарч нь бол How to Unlock the Secret Language of Connection гэж. За хүмүүсийн хоорондын харилцаа те тэр нууц хэлийг те занглаг хэрхэн түгжээг нь болтлох вэ? Тэр нэгсэндээ хүмүүс хоорондоо бид нэр хэрхэн идэвхтэй үр дүнтэй харилцах вэ? Тэгэхээр энэ талаар бичсэн ном. Ер нь бол энэ номыг уншихад бол надад ингээд шууд амьдрал дээр тусахмаар юмнууд маш их байсан. Нэрээ би тэгж бодож байгаагүй юм байна ч юм уу эсвэл нэрээ ингэх ёстой юм байна гэд ер нь уншихад маш энгийн те. Тэгсэн мөртлөө ингээд хүн болгонд амьдралд нь тэр ямар мэрэгжил вэ нөө ямар ажил хийж байгаас хамаарахгүйгээр нэгэнтэй л бүгдээрээ хүмүүсийн хоорондын харилцаа өдөр тутам хийдэг учраас тэрийг хэрхэн үр дүнтэй хийх талаар маш гоё бичсэн ном байсан гэж бодлоо. Мэдээж гарангуудаа гэхдээ энэ номын бас нэг сонирхолтой зүйл нь чинь 2 сарын өмнө яг 2 сарын өмнө юм байна шүү. 2 сарын 20-нд буюу өнөөдөр чинь 4 сарын 20 гэдэг чинь яг 2 сарын өмнө хэвлэгдэн гарсан гарангуудаа мэдээж New York Times-ийн шилдэг номын жигсаалтанд зөв ёсоор багтсан ном байгаа. За тэгээ ном руу гарахаас өмнө подкастынхаа ерөнхий мэдээллийг дурдъя. Quality for your health made in Germany. Denk Pharma таны эрүүл мэндэд чанарыг хэрхэмсэн Германд үйлдвэрлэв. За ингээд ном руу орцгоё тий.
За эхний маань бүлэг болохоор matching principle буюу одоо тохируулах зарчим гэдэг хэсэг байгаа юм л да. Одоо супер коммуникатор буюу хүнтэй сайн харилцаа үүсгэж чаддаг хүмүүсийн хамгийн чухал шинж чанар бол долгионоо тааруулах юм аа. Судалгаа авсан сайн дурын хүмүүсийг ингээд эсвэлээд тэгээд тэр хүмүүсийг одоо бүгдэнд нь дуугүй кино үзүүлсэн юм л да. Тэгээд дараа нь бүгдийг ингээд жижиг баг болгож хуваагаад за тэр сайн дуугүй кинонд юу ярьсан бэ гэдэг нөгөө хөгжим яриа мараа бүгдийг ингээд хаацсан байгаа шүү дээ. Та нар юу ярьсан гэж бодож байна? Хоорондоо ярилцаад ингээд үнэлтэд хэлгээд туршсан юм байна. Энэс юу харах гэсэн бэ гэхээр хэр их хүмүүс хоорондоо одоо харилцаа үүсгэжтэй танихгүй хүмүүс байгаа шүү дээ. Амжилттайгаар ингээд одоо ямар нэгэн одоо дүгнэлтэнд хүрч ийн вэ? Хэр хоорондоо үр дүнтэйгээр харилцаж ийн вэ гэдгийг харах гэжсэн байна. За тэгээ эхний таамаглал нь болохоор нэг сайн лидертэй байх юм бол тэр лидерээ дагаад ерөнхийдөө хөтлөгдөө сайн дүгнэлт хийчих байх гэсэн таамаглал байсан. Гэтэл яг ингээ харангуут тэр сайн лидер гэдэг байгаа хүмүүс нь хэрвээ юм альфа төрлийн тэгээ бусдыгаа ингээд шууд одоо инг тэг гэж хэлдэг одоо жоох юм дамгаалагч төрлийн лидерүүд байх тусмаа хүмүүсийн хоорондох долгион таарахгүй байсан байна. За энийг яаж хэмжсэн бэ гэхээр одоо нөгөө тархинд нь янз бүрийн мэдрэгчүүд одоо байрлуулж байгаа те ингээд нөгөө тархины нейронууд нь хэрхэн үйлдэж чинь долгиолч чинь гэдгийг нь ингээд гаднаас нь мэдэрсэн юм байна л та мэдрэгчүүдээр тэгж жагаад за энэ багийнхан бол ингээд альфа лидертэй байх тусмаа дамгаалагч лидертэй байх тусмаа долгион таарахгүй байна гэсэн хүлтнээс хүрсэн. Харин альфа лидер биш илүү бусдыгаа ингэж сонсдог, бусдаасаа олон асуулт асуудаг тийм лидертэй тийм одоо удирдагчтай багууд болохоор илүү сайн долгион таарчилсан. Тэгэхээр одоо сайн коммуникатор, сайн харилцаа холбоо үүсгэдэг харилцагч хүн бол илүү бусдыгаа сонсдог, илүү бусдтай тохируулж харилцдаг хүн юм байна. Үнийг одоо тохируулах зарчим гэж нэрлэдэг байгаамаа гэсэн ийм агуулга явж байгаа юм л да. За тэгээд тохируулна гэхээр за амархан сонсож магадгүй те зүгээр л ингээд сайн асуулт асуух юм байна. Бусдынхаа ингээд сэтгэл зүйг мэдрэх юм байна. Мэдрэмжтэй байх юм байна. Тэгээд өөрийгөө сайн ойлгуулах юм байна гэд нөгөө л нэг яригддаг амархан зүйлүүд сонсогч магадгүй. Гэтэл яг үндэ энэ ном дээр бас хамгийн чухал сэдв нь болохоор одоо хэлэх гээд байгаа санаа нь болохоор 3 төрлийн одоо харилцаа байдаг юм аа. Харилцан яриа өрнөдөг юм аа. Ер нь бол хүмүүсийн дунд. Эхнийх нь болохоор шийдэл гаргах харилцан яриа. Ямар нэгэн шийдэл ч юм уу шийдвэр гаргах гэдэг байгаа ч юм уу тэ асуудлыг шийдэх гэдэг байгаа тийм харилцан яриа. Хоёр дахь нь болохоор маш тийм нэг нэгэндээ сэтгэл санаагаа хуваалцдаг эмоцтой тийм харилцан яриа. Одоо чи яаж мэдэрч чинь би яаж мэдэрч чинь гэдэг хуваалцдаг тийм яриа. Гуравт нь болохоор би хинбэ чи хинбэ намайг бусад хүмүүс юу гэж харж байгаа вэ чамайг бусад хүмүүс юу гэж харж байгаа гэдгээ хоорондоо одоо ойлголцдог ийм 3 төрлийн яриа байдаг гэсэн ийм агуулга явж байгаа. Тэгээд тэр яриаг одоо ямар яриа харилцан яриа байгаа вэ гэдгийг мэдрэхгүйгээр хүн одоо жишээлбэл одоо хоёр найзын хооронд яриа болж ийн гэж бодъё л доо. Нэг найз нь ингээл манай босстой, манай захиралтай муухай ингэдэг тэгдгээл ингээл гомдлчлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэрнийх нь нөгөө асуудлын шийдэх гээл чи тэгвэл ингэчихгүй да, тэгчихгүй да гэд зөвлөгөө өгөх гээд байлаа гэж бодъё те. Гэтэл энд юу үсэж байгаа гэхээр нөгөө найз нь болохоор маш их тийм гомдсон, гутарсан, тэ юм ууралсан, тийм мэдрэмжээ хуваалцаж, сэтгэлээ онгойлгож, өөрийгөө тайвшруулах гээд яриад байдаг. Буюу одоо бидний сайн ярьсан 3 төрлийн ярианы 2 дахь харилцан яриаг өрнүүлэх гэдэг. Гэтэл нөгөө нэг хүлээж авч байгаа найз нь болохоор зөвлөгөө өгөх гээд асуудлыг шийдэх гээд нэгдүгээр төрлийн яриа буюу шийдэл гарц гаргалгаа гаргах гэдэг яриаг нь ярих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр манд долгион нуулцахгүй тэгээд нөгөө яриад байгаа хүн маань ч гэсэн би зөвлөгөө авахгүйгүй шүү дээ. Би зүгээр л гомдлмоор байгаа байхгүй да. Тэр хэрэгцээг хангамаар байгаа байхгүй да гэдэг. Яг тэгэхээр яг ийм тохиолдолд бол харилцан яриа үр дүнтэй болохгүй юм байна л да. Тэгэхээр одоо энэ 3 төрлийн ярианы одоо аль нь вэ гэдгийг нь маш сайн мэдрэх ёстой. Мэдрэмжтэй байх ёстой, олж тогтоох ёстой. Тэгчиж сая харилцан яриа үр дүнтэй болно. За тэгээд харилцан яриаг үр дүнтэй болохын тулд хамгийн чухал зүйл бол өөрийгөө бэлдэх одоо харилцан яриа өрнүүлэх гэж байгаа хүндээ юу хэлэх гээд байгаа вэ? Тэрийг яаж хэлмээр байгаа билээ гэдгээ эхлээд тодорхойлох хэцүү яриа хийх гэж байгаа тусмаа тэрийг төрүүлээд бодож явах хэрэгтэй гэж байгаа юм л та. Энэ дээр нэг жишээ байгаа нь
investment банкирууд буюу одоо нөгөө нэг хөрөнгө оруулалтын банкны хүмүүсийн хооронд үүссэн одоо үйл ойлголцол зөрчлийг одоо хэрхэн судлаачид хийсэн талаарх нэг жишээ байгаа юм л та. Тэд нар ингээд маш тийм өрсөлдөөнчтэй ийм ажил хийдэг. Тэгээд хоорондоо хурал хийхээрээ байнга л нэг нэгнтэй маргалдаад чи тэгсэн мэт ингэсэн мэт үгүй би ингэх гээд байгаа байхгүй. Тэгэл нэг нэгээ давж ярихсаар итэл нөгөө хурал нь маш үр дүнгүй, маш их маргаантай ийм үл ойлголцолтой болоод исэн юм байна. Судлаачид болохоор энэ асуудлыг шийдэхийн тулд та нар хуралдаа орохын өмнө зүгээр нэг л зүйлийг биччих. Энэ хурлаас одоо юунд хүрэх гээд байгаа вэ? Зорилгоо тий, хувийнхаа зорилгыг тодорхойлчих гэсэн юм даалгавар өгсөн. Тэгэл ганцхан өгүүлбэр бичдэг. За би энэ хурал дээр өөрийнхөө төсвийг батлуулах гээд байгаа гэдэг ч юм уу. Эсвэл энэ хурал дээр би одоо нэг энэ асуудлын талаар гомдлож жоохон сэтгэл зүйн хэрэгцээгээ хангамаар байгаа ч гэх юм дээ. Тиймэрхүү байдлаар хүн болгон хувийн зорилгоо бичээд орсон чинь ороод ингээд адилхан зорилготой хүмүүстэйгээ ингээд санал нийлээд асуудлаа шийддэг ч юм уу. Эсвэл ингээд би энд чинь ингээл орсон шүү дээ гэдэг тэр чухал зүйлдээ төвлөрөөд нэг олон зүйл рүү халихгүйгээр одоо зорилгодоо хүрээд гарах нь илүү олширсан юм байна л та. Тэгээд үүний үр дүнд бас хэрэлдэж маргалдах нь ч гэсэн маш их багассан. Тэгээ хүмүүс тэр хурлаас нэг юм дутуу мэдрэмжтэй биш, нэм дүүрэн мэдрэмжтэй сэтгэл хангалуун гарах нь бас их болсон юм байна. Альва тэ харилцан яриа гэдэг бол одоо харилцаа гэж бүхэл бүтээн ном бичигчээд авах хэмжээний тэ бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг зүйл болохоор эндээ бас тодорхой хэмжээнд тархиндаач болтугай заавал бичих шаардлагагүй тэ тархиндаач болтугай ингээд бэлдээч би энэ харилцан ярианаас одоо юу авч үлдмээр байгаа вүлээ, энэ хүнд юу хэлмээр байгаа вүлээ, яаж хэлэх вүлээ гэдэг жоохон бэлдэж байгаарэ гэсэн юм санаа хэлээд байгаа юм. За тэгээ мэдээч хэрэг би юу хэлэх гээд байгаа вэ гэдгээс гадна нөгөө хүн маань юу хүсэж байгаа вэ гэдэг те энэ харилцан яриаг бидний яриад байгаа гурван төрлийн харилцан ярианы аль нь вэ гэдгийг маш сайн мэдрэх хэрэгтэй. Одоо зарим сургууль дээр бол ийм жишээ байдаг гинэ. Одоо сурагчид ингээд багш дээр ирээд нэг асуудлын талаар ярих юм бол багш нь шууд одоо багш хүмүүс чинь завгүй байгаа тий. Яриаг нь удаан сонсоод байж чадахгүй. Тэгэхээр ингээд шууд эхлээд do you want to be helped, hugged or hurt гэдэг тийм гурван асуулт асуудаг гэж байгаа байхгүй. Тэрний үгс үгэ гэхээр чамд тусламж тий хэрэгтэй байна уу? Эсвэл чи зүгээр чамайг ингээд тэрвэрээ тайвшруулах шаардлага байна уу? Эсвэл би чамайг ингээд зүгээр сонсох хэрэгтэй байна уу? Чи алийг нь хүсэж ийн вэ гэдгийг анханаас нь ингээд сурагчаас асуучих юм бол илүү нөгөө нэг хоёр тал хүсэж байгаа зүйлээ хийж чаднаа. Багш нь ч тэ сурагчийнхаа хүсэж байгаа зүйлийг хийх боломжтой болно. Гэт би бас энэ номыг уншингуудаа 2-3-7 хоногийн өмнө 2-7 хоногийн өмнө уншингуудаа энийг бас багш нартаа сургалтын дээр оруулсан л да. Тэгсэн чинь ерөнхийдөө бас одоо хэрэгжих боломжтой байна гэж багш нар мөн хүлээж авсан. Тэгэхээр бас хийж үзье гэж бодож байгаа. Тэгээд айгүй практикал ном байсан. Тагийн хэлснээр. За гэхдээ манай дээгийн мантай харж гинөө аль түрүү номоо уншаад амьдрал дээр ингээд шууд нэг сургуулийнхаа багш нар дээр практикийг явуулсан биз дээ тий. Тэгэхээр яг энэ номноос яг би ч гэсэн бас яг тийм мэдрэмжийг авсан. Шууд амьдрал дээр ингээд хэрэгжүүлж болохоор юм шиг шууд. Болохоор юм шиг ч багтай яг ингээд бидний амьдрал дээр бол яг хүн болгон тохиолдог асуудал. Тэгээ шийдэл нь бол энэ Чарльзын бичснэр бол айгүй энгийнээр тайлбарлаж өгсөн байна л да. За 2 дугаар бүлэг every conversation is a negotiation гэж байгаа. Тэгэхээр бидний яриа болгон баг хилцэл байдаг гэж. Хилцэл. За энэ дэр нэг ийм сонирхолтой жишээ байгаа юм л да. 2014 онд одоо Нью-Йоркийн нэгэн томоохон эмнэлэгт маш олон жилийн туршлагатай тийм surgeon буюу мэс заслын эмч байна л та. Тэгээ мэс заслын эмч тэр хүн болохоор тэр хүний яг specialty нь болохоор за түрүү булчирхай хавдар юм байна. Тэгээ түрүү булчирхай хавдар. Тэгээ тэр хүн олон 10 жил те одоо түрүү булчирхай хавдрын талаар хавдрыг одоо олон 100 мянган жишээ олон мянган өвчтөнтэй ярьж тэр нь хагалгаа тэр хавдрыг хэрхэн идэх үү те хагалгаа байх уу эсвэл тэрийгээ те хянуулаад ингээд явах уу гэл олон талаар зөвлөгөө өгдөг байсан юм байна л да. Тэгээд энэ номон дээр тэр одоо хэлж байгаагаар бол мань хүн одоо тэр өвчтөнтэйгөө ярихдаа дандаа айгу буруу ярьдаг байжээ гэж одоо энэ хэлж байгаа юм л да. Тэгэхээр одоо олон 10 20 жил ингээд эмч байсан хүн өвчтөнтэйгөө ингээд буруу ярьж гин
гэхээр айгу сонин сонсогдсон одоо сонин уншигч байгаа юм л та. Тэгэхээр бид нар нөгөө одоо эмч өвчтөнтэйгөө ярихдаа мэдээж яг өвчнийхээ талаар илүү тайлбарлаа л те илүү одоо яг логикийн те одоо шинжлэх ухааны талаас нь хилээд байдаг. Гэтэл өвчтнүүд нь болохоор яг тэрийг ингээд ойлгож байгаа тэр логикоор ингээд хүлээж авч байгаа гэж бид нэр шууд ойлгоод яваад байдаг. Гэтэл яг үндэ хэлэхэд тэр өвчтөн болохоор логикоор биш илүү одоо эмоцоор хүлээж авдаг те шаал өөр юм бодож идэг юм байна л да. Тэгэхээр бид нар нөгөө хүмүүстэй харилцаанд орохдоо тэр хүн намайг ингэж хүлээж авч байгаа миний хэлснийг шууд ингэж ойлгож байгаа гэж бид нар шууд толгоондоо ойлгоод яг тэр чинийгээрээ харилцаад яваад байдаг. Гэтэл тэр хүний дотор юу бодож байгаа яг ингээд таныг тэр чигээр нь хүлээж одоо таны бодож байгаа шүү хүлээж авч байгаа юу гэдгийг бид нэр ихэнхдээ айгуу тийм буруу ойлгоод идэх юм байна л да. Тэгээ эндээс болохоор яг харилцааны гажуудал үүсдэг тэр хүнээ буруу ойлгодог. Яг энэ эмчийн жишээн дээр бол ийм олон тий одоо олон 10 жил одоо өвчтөнтэй тэр нэг төрөв булчирхан хавдрын нэг одоо онцлог нь болохоор ер нь бол мэдээж хоёр сонголт байгаа. Нэг нь болохоор одоо хими эмчилгээ хийлгээд ч юм уу те нэгсэндээ одоо хагалгаа хийхгүйгээр эмчлэх гээд үзэх те тэгээд байнга одоо эмчийн хяналтанд ингэж амьдрах нөгөө сонголт нь болохоор хагалгаанд орох гэдэг юм байна. Гэтээ хагалгаанд орох нь илүү эрсдэлтэй тэгээ бас нэг тийм шаардлагатай тийм биш юм байна л та. Одоо шинжлэх ухааны талаасаа те аваад үзсэн ч гэсэн гэхдээ одоо маш олон хүмүүс нь болохоор тэр хагалгааг сонгоод байдаг те. Гэтэ эмч нь болохоор логикоор тэгээд ер нь олон жилийн туршлага, олон жилийн судалгааны үр дүнгээр хүмүүст ингээд хагалгаа шаардлахгүй гэж тайлбарлаад байдаг боловч нөгөө хүмүүс нь тэгээд шал ондоо сонголтыг ингээд хийгээд байдаг байсан юм байна л да. Тэгэхээр эмч болохоор илүү одоо логиктой те одоо шинжлэх ухаан дээр үндэслэж, судалгаан дээр үндэслэж тайлбарлаад байдаг боловч хүмүүс нь шал одоо тэрийг ойлгож байгаа байх тэр логик одоо шинжлэх ухаан ойлгож байгаа гэж хүлээж аваадсан байж ерөөсөө огт ойлгодгүй байж гэдгээ тэр эмч ингээд өөртөө хүлээн зөвшөөрсөн юм байна. Ер нь баг ингээд судалгаагаар те баг эрэгтэйчүүдийн ер нь одоо тэр түрүү булчирхан хамтартай хүмүүсийн 97% нь бол ер нь эмчийн хяналтанд ор ингээд яваад иж болдог те. Тэгээд эрсдлийг нь тооцож үзсэн ч гэсэн тэр 3% нь хагалгаанд орох шаардлагатай байдаг. Гэтэл яг амьдрал дээр ингээд аваад үзэхээр те хагалгаанд ордог нь бараг 30% хүрдэг юм байна л да. Тэгэхээр шаардлагагүй маш олон хүн ингээд эмчийн одоо эмчтэйгээ буруу ойлголцсноос одоо коммуникац зөв хийгээгүйгээс хагалгааг одоо сонгож орсон байдаг. Тэгээ хагалгаан ч гэсэн өөрөө бас ингээд эрсдэлтэй байна л да. Тэгээ яагаад тэр 3% уул нь хагалгааг сонгох хэрэгтэй байтал тэгээ 30% нь сонгоод байна. Тэгээ яа нэг л тэгэхээр эмчийн тайлбар дээр нэг л болохгүй зүйл байна да гэд мэн хүн Харвардын бизнесийн сургуулийн нэг Дипак Малхотра гэдэг манай бас нэг алдартай багш байдгийн. Тэр хүн дээр зөвлөгөө авах гээд хандсан юм байна л да. Тэгэхээр тэр хүн болохоор ямар хичээл заадаг вэ гэхээр negotiation буюу хилцэл гэсэн хичээл заадаг те. Тэгэхээр өвчтөнд одоо өвчнийг нь те одоо хавдрыг нь тайлбарлаад өгнө гэдэг бол нэг талаасаа negotiation буюу хилцэл гэсэн үг. Тэгэхээр тэр хүн тэр одоо хавдар гэдэг үгийг агуулгыг юу гэж тусгаж авч байгааг нь яг emotion одоо эмоцоор нь ойлгоод адилхан тэр өнгөөр тэр хүнд тайлбарлаж ярих хэрэгтэй байл л да. Тэгэхээр зүгээр л хавдар гэж ийм тэдэн хувийн магадлалтай те одоо ингээд ийм судалгаатай гэж ярихаар хүмүүс тэрнээс нь илүү айдас авдаг юм байна. Айдас авдаг. Тэгэхээр тэрний оронд яах хэрэгтэй гэхээр хамгийн эхлээд асуух нь одоо энэ нь хавдар гэдэг нь одоо яг танд те яг юу гэсэн үг вэ? Тэгээ таны амьдралд одоо энэ бас ямар эрсдлийг дагуулж байна те. Гэт нөгөө яг хүний дотоод руу өнгөйсэн гэдэг нэг асуултыг тавиад ирэхээр хүн одоо нэгсэндээ нэг тонд одоо ирэх хэвээр байна л да. Тэр хүнийг илүү одоо тэр хүний талаас нь ойлгож одоо харилцаагаа гаргаж ирнэ гэсэн үг. Тэгээд яг нэг Харвардын бизнесийн сургуулийн те одоо тэр хилцэл хийдэг negotiation заадаг багшийн дагуу одоо нэг эмч маань өвчтнүүдтэйгээ илүү ингээд бас тайлбарлаад эхэлж л дээ. Тэгээд 6 сарын дотор яг нөгөө багшийнхаа зааснаар өвчтөнтэйгөө ингээд харьцаад эхэлсэн чинь одоо хагалгааг сонгоё гэсэн хүмүүс нь 30%-аар илт ингэж багассан байгаа юм л да. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар
нөгөө хүндээ тайлбарлахдаа тэр хүн шууд ойлгож байгаа гэж бид нэр дотроо бодоод байдаг боловч эсэргээрээ те одоо олон тохиолдолд тэр нь яг нэг таны бодож байгаа шиг хүлээж авдаггүй ойлгодоггүй. Тэгэхээр нэг үйлдэлэр гэдэг түрүүн дэгийг хэллээ шүү дээ. Яг тэр хүн шиг нэг үйлдэлэр нэг эмоцоор те яг нэг адилхан төвшөнд ингээд тэр хүнтэй одоо ярьж ээж илүү хоорондоо ойлголцсон. Тэр ойлголцлын түвшин ижилхэн болж ээж бас тэрнээс илүү зөв харилцаанаас илүү зөв шийдвэрүүд нь ингээд гарах юм байна л да. Тэгэхээр ер нь хилцэл гэдэг бол одоо бялууга томруулна гэсэн үг. Нэгсэндээ хоёр талаас хилцэл хийж байгаа хүн хоёулаа одоо win-win буюу хоёулаа хожиж явах хэвээр. Одоо эмч бол тэнд зөв ойлгуулад тэр хүнийг зөв шийдвэрт нь хүргэх хэвээр. Нөгөө талаас нь тэр хүн зөв шийдвэр гаргаад өөрийнх нь эрүүл мэндэд нь тусдаа шийдвэрээ зөв гаргах хэвээр. Тэрнээсээ буруу ойлгоснороо ч юм уу те одоо эсвэл тэрнээс айснаас болоод буруу шийдвэр гаргах нь өөрт нь мэдээж муу те. За тэгэхээр negotiation буюу одоо хилцэл гэдэг хилцэл хаанаас гарсан бэ гэхээр та бүхэн санаж байгаа бол яг манай Unlock podcast-ийн бас нэг дугаар дээр орсон байдаг те. 1979 онд яг Harvard-ийн бизнес сургуулийн нэг алдартай багшнууд Roger Fisher, William Rye, Bruce Patton гэдэг Harvard-ийн хилцлийн төсөл гэж гаргаж ирээд тэгээд яг тэрнээс яг энэ хилцлийн тухайн үедээ алдартай ном Getting to Yes буюу те одоо team гэдэг хариултанд хүрэх гэсэн номыг бид нар Unlock podcast дээр та бүхэнд уншиж байсан. Энэ бол ер нь зүгээр ингээд заавал нэг бизнесийн хилцэлд орох хүмүүс унших биш. Ер нь өдөр тутмын амьдралдаа бид нар дандаа байнга хилцэлд орж идэг те. Та босстойгоо уулзахдаа ч гэсэн те. Одоо жишээлбэл одоо ажлынхаа хүнтэй уулзах ч гэсэн байнга энэ бол ерөөсө хилцэл байдаг. Аав ээжтэйгээ уулзж яач гэсэн хилцэл. Тэгэхээр энэ хилцэлд орж явахдаа юу анхаарах хэрэгтэй вэ? Аль алиндаа одоо өгөөтөө аваатаа ч юм уу те. Тим байдалтай байж аж энэ хоёр талдаа одоо урт хугацаанд зөв ажилтдаг юм байна л да. За тэгэхээр хамгийн гол нь эхлээд сонсох хэрэгтэй. Бид нар тэгэхээр тэр эмч ерөөсөө өвчтнөө тэгэхээр дутуу сонсдог гэсэн. Бид нар ч гэсэн хүмүүстэй ярьж байхдаа тэг коммуникац хийж байхдаа сонс тэр хүнээ сонс зүгээр өөрийнхөө бодлоо ярих биш те тулгах биш. Тэр хүнээ сонсохоос бүх юм эхэлнэ. За тэр хүнийг хэрвээ ятгахыг гэж байгаа бол одоо энэ дэр хоёр зүйл байгаа юм л да. Logic of costs and benefit буюу те одоо мэдээж одоо cost benefit analysis гэж байдаг шүү дээ те давуу сул талууд юу вэ те яг одоо ашиг нь юу вэ зардал нь юу вэ тэгэхээр энэ хоёроос шалтгаалж хүн шийдвэр гаргадаг те тэгэхээр логикоор бодож ийн гэсэн үг л те ингүүл би тэгнэ а нөгөөх нь болохоор logic of similarities буюу те одоо ойролцоо зүйлийн логик гэх юм уу те энэ болохоор илүү нэгсэндээ эмоц гэсэн үг. Хүний эмоц уур ч юм уу, уцаар ч юм уу, эсвэл бухимдал ч юм уу тэр гарч ирэхэд одоо тэр хүнд логик нэг хамаатай биш байхгүй юу. Тэгэхээр тэр үед нь яг эмоцоор нь бас хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. За тэгээд одоо ярианда те одоо нэгсэндээ бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Тэр хүн логикоор илүү хүлээж авахар байна уу? Эсвэл тэр хүний яг эмоцоор хүлээж авахар байна. Эмоцоор хүлээж авч байгаа хүн бол логик гिचнээ дата логик те одоо мундаг гоё юм яриад хүлээж авах гэсэн үг биш байхгүй юу те хүн ингээд үнэхээр одоо сэтгэлээр унтсан бол яг тэр эмоцоор нь ойлгож яг тэрүүгээр нь хариу үйлдэл үзүүлэх нь та хоёр нэг төвшөнд ирээд илүү ойлголцож коммуникац чинь зөв болно гэсэн үг асуулт асуу те тэр хүнээсээ яг зөв асуултыг асуу өөрөө яриад байх биш тэр хүнээс асуулт асууж яаж асуултаа илүү нээлттэй open ended question буюу тэ нээлттэй асуултуудыг асууж иж тэр хүнийг одоо доторх юм зүйлийг нь тэ гаргаж ирнэ гэсэн үг. Тэгээ өөр хэрвээ тэр хүн зүйл одоо дотроо юу бодож байгаа ч юм уу юу мэдэрж байгаагаа хамт гаргаж өгөхгүйгээр чи тэндээс юм эсвэл одоо нөгөө ойлгож зөв коммуникац хийхгүй гэсэн үг байхгүй. За тэгээ ярианы дундуур ямар нэгэн одоо тийм сэжүүр байна уу дандаа анхаарч явах хэрэгтэй тий. Хүмүүс чинь тэнд сэжүүрүүд байдаг юм байл та жишээлбэл ингээд ярвах ч юм уу эсвэл инээмсэглэх тий тэр хүний биеийн хилэмж эн чинь бүгдээрээ сэжүүр. Тэгэхээр тэр сэжүүрийг ярианы дундаараа дандаа ажиглаж явах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл ингээд тэр хүн хэрвээ бухимдж байгаа бол тий эсвэл ууралж байгаа бол тий одоо жишээлбэл одоо гараараа байнгын оролдох ч юм уу тэр бүх сэжүүр нэг хүний биеийн хилэмж бол хэдлэж худлаа хилдэггүй те. Тэгэхээр тэрийг байнга ажиглаж явах ёстой. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингэж бид нар одоо нэгсэндээ хилцэлд зөв орно. Аль талдаа ашигтай,
харилцан ашигтаа одоо зөв коммуникац хийж илүү бие биенээ ойлгож зөв шийдвэр гарганаа гэж. За 3 дугаар бүлэгт нь болохоор сонсох чадварын талаарх. Энд дээр бас нэг жишээгээр хэлж байна л да. Хөрөнгө оруулагчид нэлээ болон хэдэн зуун хөрөнгө оруулагчид нэг танхимд цуглаад нэг профессорын лекцийг сонсох болжээ. Тэгээ юуны талаар вэ гэвэл сонсох чадварын талаар. Яагаад тэгэхээр эдгээр хүмүүс маань хэр их одоо бусдыг мэдэрч сонсож чадж ийн вэ гэдгийг шууд тэдний орлоготой ашигтай хамааралтай байдаг болохоор өмнө нь зөндөө олон ингээд бусдыг мэдрээгүй сонсож чадаагүйсээ болоод мөнгө алдчихсан тий. Одоо томоохон алдагт хүлээжсэн иймэрхүү гашуун төвхүүд байгаа болохоор сонсох чадвараа сайжруулахын тулд энэ танхим цугласан байжээ. За тэгээд профессор Эплей гэдэг энэ 40 настай их сургуулийн профессор болохоор ирээд тэднэр нэг дасгал ажил хийлгэсэн. Тэрний юу гэхээр за одоо энэ цугласан хүмүүс бол ингээд янз бүрийн хотоос ирсэн нэг танихгүй хүмүүс байгаа. Гэхдээ хажууд сууж байгаа хүнтэйгээ 2-2-ороо баг болоод тэгээд миний бэлдсэн асуултуудыг нэгнээс асуунаа. 10 минутын турш асуунаа гэсэн юм даалгавар өгсөн. За тэгээд асуултууд нь болохоор маш тийм гүнзгий асуултууд байсан. Жишээлбэл хэрвээ танд ингээд ил шид тохиолдоод ирээдүйгээ мэдэх боломжтой бол та юу мэдхийг хүсэж байна вэ гэдэг юм уу? Эсвэл одоо та бусдын өмнө уйлжсэн тэр цаг мөчийнхаа талаар тэр турсамжаа хуваалцаач гэд. За эсвэл ингээд өнөөдөр таны сүүлчийн өдөр байсан бол та хэнд юу гэж хэлэх байсан бэ гэх юм уу тий. Ийм гүнзгий асуултуудыг асуух байсан. За тэгэл эхлээл болохоор ингээд танхимд инста нэрэ баларсан юм а гэл нэг маш тийм хүмүүс дуртай дургу хийж хэлж байгаа юм шиг тийм царайны хувирлууд дуунууд хэлж байгаа ярианууд сонсогчсэн. Гэвч одоо яах чаргагүй ингээд газар бүрээс ороод ирсэн болохоро яриагаа өрнүүлж хэлсэн. Гэтэл хэдхэн минутын дараа нэг хүн уйлж хэлсэн. Эмэгтэй эрэгтэй хүмүүс нэгээ тэрч хэлсэн. За тэгээд яг 10 минутын дараа за одоо яриагаа зогсоно болсон гэж хэлсэн ч гэсэн хүмүүс яриан зогсохгүй гэд үргэлжлсээр лээсэн. Тэгээ 20 минутын дараа профессор Плей нэг юм арай гэж за одоо зогсъё байлиг гэж дуусгасан байна. За тэгээд энэ яриа бол маш үр дүнтэй болсон. Хүмүүс зарим нь бол энэ одоо семинарын дараа ч гэсэн хоорондоо холбоотой байсан маш одоо гүнзгий харилцаа холбоо үүсгэж чадсан ийм амжилт гарсан юм байна л да. Эндээс юу харагдаад байна гэхээр хүмүүс ийм одоо гүнзгий яриа ярихад те ялангуяа ийм сэтгэл хөдлөл их гарах үед ийм яриа ярих үед нэг нэгийг өссөн хүсээгүй сонирхож сонсдог юм байна. Зүгээр л ийм small talk буюу өдөр тутмын жижиг сажиг аахар шаахар ингэснүүд ихснүүд ч гэдэм юм уу те эсвэл ингээд нэг юм баримт асуудаг те тиймэрхүү зүйл тийм яриа бол ингээд нэг нэгээ сонсохгүй байх магадaltaй байдаг бол хүмүүс ингээд сэтгэл мэдрэмжээ хуваалцаж байгаа ярианд орохороо нэг нэгээ маш гүнзгий сонсож чаддаг. Бид нарт бас тохиолддог штэ ингээд өдөр тутамд хүн сэтгэлээ нэгээд ярихад за энэ яриагч та ийм хүнд болгох хэрэг байгаа илүү жоохон хөнгөн явчих гэдэм билүү би одоо ийм гүнзгий хүнд яриа ярих бэлтгэлгүй байна гэл те яриаг ингээд хөнгөн тийш нь хандуулах га зүгээр штэ зүгээр гэл ингээд орхих гээд идэх ч юм те тиймэрхүү та одоо ситуацид нөхцөл байдалд орчихсон байх гэж бодож байна. За ийм нөхцөл байдлаас та яаж гардаг вэ? Нэг юм дутуу ойлгогдоогүй мэдрэмж ч юм уу те тэр хүнийгээ бүрэн сайн сонсож чадаагүй ойлгож чадаагүй холбогдоогүй долгио нийлээгүй тийм дутуу мэдрэмж аваад гардаг. Тэгэхээр ийм одоо сонголттой учирсан тохиолдолд илүү тэн дээр ингээ сэтгэл мэдрэмжээ гаргаа сэтгэлээ удлаад ярих нь хийх тохиолдолд зөв байдгаа. Энэ бол одоо ингээ та хоёр итгэлцэл үүсгэх боломж байна. Тэгээ сэтгэл мэдрэмжээ хуваалцах маш тийм дотносох боломж байхад та энийг зүгээр ингээд хөнгөн өнгөрөөч чинь гэж юу гэсэн санаа байгаа юм л да. 1995 онд нэгэн эхнэр нөхөр судлаачид ийм туршилт хийсэн байгаа. Тэгээ тэр туршилтан дээр болохоор ингээ бас л танихгүй хүмүүс 300 гаруй танихгүй хүмүүсийг хооронд нь авчраад нэг ийм цонхгүй өрөөнд оруулаад 2-2-оор за одоо энэ асуултуудыг нэгнээс асууж харилцан яриа өрнүүл та 60 минут байна гэд ингээд ярианууд өрнүүлсэн. Саяхан шиг л бас ийм гүнзгий хүний амьдралын итгэл үнэмшил те одоо зориг мөрөөдөл тийм одоо үнэт зүйл гэсэн тиймэрхүү гүнзгий зүйлүүдийг яриулах тийм яриа
байсан. Тэгээд үүний дараа болохоор тэдгээр 300 гаруй хүмүүсээс 57% нь одоо та нар танихгүй хүмүүс шүү. Одоо ингээл 60 минут яриад явж болно шүү гэж хэлээд байхад тэр яриад дуусны дараа нэгний хайл хэдийн контактыг ингээд солилцсон. Нэгнтэйгээ ингээд холбоотой хэвээрээ байсан байна. 57% нь буюу те талаас илүү хувь нь танихгүй хүмүүс 60 минут ярилцчаад хоёлаа дахиад харилцсан ярилцъя гэж штеп. Тэгээд бүр тэн дотроос нэг хос нь хоолнд яваад кино минь үзээ. Тэгээд хоорондоо гэрэлсэн юм жишээ гарсан юм байна л да. За тэгээд энэ судалгаанаас бас хүмүүс одоо судлаачид бас юуг анзаарсан бэ гэхээр энэ гүнзгий асуултуудыг асуухаас гадна бас хоорондоо ингэж бөмбөгөө өгч авалцах буюу харилцан яриагаа нэг нь л яриад байх биш, нэг нь л асуултаа асуугаад байх биш. Харин ээлжилж асуух гэдэг бол бас маш чухал юм байна. Тэгээд эн чинь бас ийм сонсох чадвар зүгээр л нэгийг яриулаад байх биш, өөрөө бас хуваалцсан, бас өөрөө ганцаараа яриад байх биш, нөгөөдхийгөө сонсд гэдэг ийм баланстай байж иж харилцан яриа сая ингэж долгион нийлж за би энэ хүнтэй ойлголцчлоо доо гэдэг мэдрэмжийг төрүүлэх юм байна. Бас нөгөө харилцан яриа ярьж байхад ялан ийм гүнзгий яриа ярьж байхад одоо жишээлбэл та нар гээд дотны хүнээ алдсан ч юм уу тийм хүнтэй ярихад харамсалтай байна гэж хэлээл тэгэл яриа дуусчих гээд идэг штэ. Гэтэл нөгөө хүнд нь ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр асуулт асуугаасаа ч гэдэг юм уу би аавыгаа алдсан. Аав чи ямар хүн байсан бэ ч гэдэг юм уу аавыгаа ярих хэрэгцээ уг нь бол байгаад байгаа байхгүй. Гэтэл нөгөө гашуудж байгаа хүнтэй ч хүн ярих болохоор ингээд санаа зовоод ингээд бас сэтгэлийн хэцүү болгочих юм болов уу гэд ингээд бэрхшээгээд асуудгүй штэ. Гэтэл яг одоо зөв зүйтэй нь бол тэр хүнийг илүү яриул сэтгэлийн ингээд тайвшруулах хэрэгтэй. Би таныг ойлгож байна, би тантай адилхан маш гашуудж байна гэд бас сэтгэлийн тайвшруулах тийм яриа ярил илүү зүгээр байдгаа гэсэн одоо зөвлөгөөгөөр энэ бүлэг тусч байна. За дараагийнх нь бүлэг яг нөгөө NASA-г бүгдээр мэдэн те. NASA сансарт нисэх одоо аппликейшн бүгэлж өгдөг сансар нисхийг одоо хүсдэг хүмүүс бол тэнд аппликейшн бол хамгийн ихээр ирдэг юм байна л да. За тэгээ 1984 онд одоо Америк ерөнхийлөгч Ronald Reagan NASA тийм одоо үүрэг өгч байсан юм байна. Тэр нь болохоор олон улсын сансарттай одоо олон улсын стейшн дээр жил хүртэл хугацаанд амьдрах хүмүүсийг шалгаруулах үүрэг өгч байсан юм байна л да. Ер нь Америкийн одоо амбиц бол тэ одоо тэндээ бүр ингээд жилээс дээш. Урд нь болохоор юу хэлжсэн бэ? Дандаа нэг 7 хоног ч юм уу нэг 2-3 хоног сансарт гарчаад буцаад ирчдэг байсан байна. Тэгэхээр жил одоо хүмүүсээс тусдаа ингэж амьдрна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр энэ дээр одоо урд нь авч ясан шалгалтууд дээр хүмүүсийг нөгөө одоо сансрын хэсгээр шалгаруулж авдаг шалгалтын дээр илүү одоо нэг жилийн хугацаанд тэр хүний одоо emotional intelligence гэж бид нар ярьдаг чинь нөгөө EQ тэр EQ-г шалгах шаардлага гарч ирсэн юм байна. За тэгээд яг энэ үүрэг нь болохоор яг тэр NASA-гийн одоо хүмүүсийг шалгаж авдаг тэр Macquarie гэдэг нөхөр одоо за тэгвэл одоо NASA дээр хангалттай аппликейшн ирдэг тэр хүмүүсийн EQ-г хэрхэн одоо шалгаж авах вэ? Яг гэх юм бол EQ нь ер нь нөгөө тийм NASA одоо тэр сансарт ниснэ гэдэг чинь бол маш их одоо стресс донд те зөв шийдвэр гаргах хэвээр эмоц одоо те зөв ингээд барьж чаддаг байх хэрэгтэй. Хүний одоо тэр хоорондын ерөөсөө NASA дээр ингээд NASA-гийн нөгөө сансарт байгаа хүн бусад дэлхийтэй зүгээр л хоорондын коммуникацаар л холбогдсон шүү дээ те. Тэгэхээр тэр хүн одоо ганцаархнаа байна, тэгээ стресстэй байна, янт юу ч тохиолдож болно те. Тэгэхээр тэрийг ингээд тэр коммуникацийг ингээд зөв байлгах нь бол одоо хамгийн том одоо асуудал юм байл л да. За тэгээд тэр үед ингээд гарч ирсэн жишээнүүд бол ер нь одоо жишээлбэл сансарт нисэн хүн буцаж ирээд дандаа сэтгэл санаагаар ундаг те эсвэл сансарт байхдаа юм үздэг ч юм уу те. Нэгсэндээ яг emotional нөгөө тэр эмоцигоо хэрхэн өөртөө одоо ингээд контролдож чаддаг, барьж чаддаг, бусдын эмоцийг хэрхэн уншиж чаддгаас ялангуяа урт хугацаанд байх нь бол одоо маш их шалтгаална гэж тэр үед үзчихсэн юм байна л да. Тэгэхээр одоо яг нөгөө шалгаруулж авах гэж байгаа хүний хувьд ч гэсэн одоо бусдын одоо мэдэрч байгааг одоо өөрийнхөө эмоцийг илтрэмжийг хэрхэн контролдож чаддаг, тэгээ бусдын эмоцтой хэрхэн одоо мэдрэмжтэй ханддаг. За янз бүрийн одоо хүмүүс
янз бүрийн эмоц тэгээ одоо стрессийн дүнд гаргаж болно шүү дээ. Тэрийг нь зөв уншаад зөв хариулж тэгээ харилцан коммуникац ингээд хийж чадах. Нэгсэндээ яг номыг хэлдгэр супер коммуникатор байж ич одоо NASA-гийн шалгуулалтаар тэнцээд одоо сансарт жил ажиллах одоо боломжтой гэж тухайн үедээ үзэж хүмүүсийн шалгуулалтан дээр одоо оруулж ирсэн байна. За тэгж яхад яг Macquarie болохоор одоо яг кандидатуудаасаа яг тэр EQ-г хамгийн сайн хин эзэмшсэн байна. Тэрийг нь шалгаж авах. Тэгээ одоо тест зохиох ч юм уу те яг юу хийх вэ гэж бас нэлээд бодсон юм байна л да. Тэгээд ер нь урд нь ингээд хүмүүсийн өнгөрсөн хугацаанд маш олон аппликейшн хүмүүстэй одоо өргөдлөө өгöd ярилцлаганд орж исэн. Тэгэхээр бараг 20 жилийн тэр өнгөрсөн ярилцлагуудыг нь бүгднийг нь үзээд тэрнээс одоо ямар нэгэн хүмүүсээс тэ одоо яг тийм одоо эмоцийн хувьд ч юм уу одоо ямар тийм сэжвэр гарах нь гэж нэлээд хайсан юм байна л да. Тэгээд тэрнээс бас нэг сонирхолтой ажигласан юм нь болохоор инээд одоо love гэж ярьдаг шүү дээ. Одоо инех. Тэгээ одоо тухайн инех гэдэг чинь ерөөсөл emotional reaction гэхгүй те. Яг эмоцоор тэр реакцлж байгаа нэг хэлбэр. За тэгээд бүр бүх 20 жилийн тэр хүмүүсийн одоо ярилцлагуудыг үзэж байгаа тэндээс 1200 хүнээс те одоо инээсэн хүмүүсийг нь одоо шилж одоо харж байгаад те тэрнээс анализ хийж үтсэн юм байна л да. За тэгсэн чинь яг 1200 яг хиймлэр биш те яг өөрийнхөө хүний интерактаас одоо хоорондын харилцаанаас болоод хэлсэн ярилцсанаас болоод яг инээж байгаа тэр хүмүүсийн жишээнээс аваад хүмүүс ер нь айгүй нэг тийм одоо фаны ч юм уу те инээдтэй юм болохоор инээдэг гэж бодсон чинь шал эсэргээрээ хүн инээж байгаа нь одоо хоорондоо холбогдох гэсэн нэг тийм одоо урлаг гэх юм уу те бид нар инээдэг яагаад бид нар та нар ч гэсэн ажиглаараа та инээмсгэлдэг яагаад гэх юм бол нэг тийм инээдтэй үтсэндээ биш тухайн хүн рүү харж инээж байгаа нь тэр хүнтэй хоёлоо коннект болё хоёлоо холбогдё гэж одоо урьж байгаа. А нөгөө хүн эргээд яг тэрүүнтэй адилхан инех юм бол хоёлынгийнх нь одоо нөгөө эмоцнтэй одоо матч хийгээд одоо хоорондоо холбогдоход илүү одоо нэг ойлгож холбогдё гэсэн одоо урайлга маяг юм гэж одоо харж ин л та. Тэгэхээр бид нар ч гэсэн яг л бодоодсон чи яг л тийм байхгүй юу. Нэг заавал нэг хошин шог үзэж инээдэг биш шүү дээ. Бидний инээдгийн бараг 80% нь бол тэр хүнтэй холбогдохыг өрсөн урайлга маягийн те 20% нь магадгүй тэр хошин шог үзээ инээдэг баг. Тэгээд би бас энэ хэсгийг сонсоод тэгж утсан нөгөө нэг IQ өндөртэй хүмүүс болохоор танихгүй хүмүүстэй одоо ярилцлаганд ч ордог юм уу те ямар нэгэн байдлаар харилцаа үүсэх үедээ айгуу тийм нөгөө хүндээ тааруулахыг хичээдэг. Тэгээд инээмсэгэлдэг ч гэдэм үү. Эсвэл нөгөө одоо манай сая нөгөө ярьслага авчаасан хүн болохоор сонгон шалгаруулжсэн болохоор зориуд тэрийг тестлэхийн тулд шалгахын тулд ингээд өөрийнхөө мүүдийг сэтгэл санааны байдлыг янз бүрээр хувиргаж үзлээсэн байхгүй юу. Нэг ууртаа болоод, нэг гунигтай болоод, нэг инээгээл тэр болгонд нөгөө кандидат нэр дэвшигчтэй ярьсганд орж байгаа хүн маань хэр тааруулж байна. Тий, одоо жишээлбэл зарим дээр ингээд жоохон уйтгарсан одоо жишээлбэл хэрэгээр ингээд чиний зангиа чинь ингээд миний ингээд те одоо жишээлбэл тэрийг ингээд санагдууллаа те гэл жоохон эмоц харуулж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн нь тэр эмоцсонд нь ойлгоод яг тэрүнд нь тааруулж ингээд тийм тийм үү те манайх ч гэсэн бас нэр ингэжсэн штэ гэж хэлэх нөө эсвэл гэл ингээл те шал ондоо юм яриад өнгөрөх нөө. Тэр нь болохоор дандаа нөгөө хэр IQ-тэй тэр хүний эмоцыг мэдрээд яг тэрүнд нь тааруулж те бас өөрийн эмоцыг харуулж гин гэдгийг одоо яг Macquarie шалгаад эхэлсэн байгаа байхгүй юу. Урд нь бол ерөөсөө энийг шалгадаггүй байсан байна л да. Тэгэхээр ер нь та нар ч гэсэн өөрсдөө боддоо ингээд хэрвээ ингээд танаа коллег ч юм уу те ингээд ямар нэгэн одоо өөрийнхөө эмоцоо илэрхийлсэн нэг түүх ч юм уу гашуун ч юм уу инээдтэй ч юм уу те сонирхолтой ч юм уу ингээд ярихад та яг тэнд нь яг тэр эмоцоор ингэж хариулдгүй яг тэр хүний эмоцыг нь мэдрээд тэрүнд нь одоо яг өөрийн эмоцоор ингэж хариулдгүй. Тэгж хариулж байгаа нь болохоор илүү одоо нэгсэндээ EQ илүү өндөртэй буюу тэ бусдын эмоцыг ойлгоод тэрүнд нь хариу үйлдэл үзүүлж гэнэ гэсэн үг. Тэр үед та тэр хүнтэй илүү одоо коммуникацийн хувьд илүү холбогдно гэсэн үг. Тэгэхээр энийг болохоор Macquarie болохоор хэрэгээр тестлэхийн тулд янз бүрээр үзэж тэ. Тэгээд дараа нь ингээд шалгаруулсан хүмүүс нь ч гэсэн урд нь нөгөө амжилттай хүмүүс нь ч гэсэн дандаа
EQ өндөр яг тэр хүмүүс нь өөрсдөө анзаараагүй л ахал та. Гэхдээ тэнд нь яг ингэж зөв реакт үзүүлж исэн хүмүүс сонгогдоод тэрэн ч гэсэн буцаад дандаа амжилттай сансрын цэцгэгчд болсон байдаг байна. За тэгээд дараагийнхаа бүлэг рүү оръё. Дараагийн бүлэг дээр болохоор зөрчил тэ маргаантай үеүүдэд яаж тэгээд энэ харилцаа холбогч авч үлдэх юм бэ? Харилцаагаа сайн болгох юм бэ гэдэг ийм сонирхолтой хэсэг байгаа юм л да. Америкт бас нөгөө нэг юуны бууны хэрэглээний талаар маш маргаантай байдаг шүү дээ. Хүмүүс хуваагдчих. Зарим нь болохоор ингээд бууг одоо хуульчил зөвшөөрснөөс болоод ингээд янз бүрийн сургууль дээрх буудлага аллах болдог. Тийм болохоор бүрэн хориглох ёстой гэдэг. Зарим нь болохоор тодорхой хэмжээнд ингээд өөрийгөө хамгаалахын тулд зэвсэг байх хэрэгтэй гэдэг тийм хоёр тал болцсон байдаг. Тэгээд Вашингтон ДС-д нэгэн юм семинар болсон юм байна л да. Хоёр талуудыг одоо энэ хоёр бууг дэмждэг, бууг эсэргүүцдэг талуудын төлөөлөгчдийг цуглуулад эдгээр хоорондоо тодорхой хэмжээнд ойлголцолд хүрэх нь үгүй юу? Хэрвээ ингээд зөв удирдаа чиглүүлээ явах юм бол ойлголцолд одоо 50 замаар хүрч болох юм а гэдэг тэрийг туршихын тулд хийж үтсэн байна. За тэгээд тэрийгээ хийхдээ болохоор хамгийн гол нь нэг нэгээ давж харьцах тэг хин зөв буруу тэр нь хамаагүй. Хамгийн гол нь одоо нэг нэгээ одоо ойлгох тэг яагаад энэ ийм үзэл бодолтой болцсон бэ? Ийм үзэл баримталтай байгаа юм бэ гэдэг. Яагаад гэдэг асуултанд илүү тулгуурлах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо нөгөө хүмүүс чинь аливаа үйлдэл хийхдээ цааталтанд дандаа нэг юм хүмүүсийн нөгөө өөрийн олж авсан туршлага те ингээд personal story буюу одоо амьдралынх нь ямар нэг үйл явдал холбоотой байдаг. Тэр үйл явдлаас гарч урган гарсан айдас ч юм уу, итгэл найдвар ч юм уу, эсвэл ингээд харуулсал ч юм уу, тийм хүчтэй мэдрэмжүүд дандаа нуугдсан байт юм л да. Одоо жишээлбэл нөгөө эхнэр нөхөр хоёр хоорондоо муудалцаал тий хүүхдээ болно болохгүй гэд муудалцж байвал зөвхөн энэ бол хүүхдээ болохгүй асуудал биш, цааталт нь нуугдж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмж нь болохоор жишээлбэл одоо чи миний хүсснийг хэрэгсдэггүй, сонсдоггүй, тоодгүй ч гэдэг юм уу, тийм гомдол байж болно. Эсвэл би дахиад нэг хүүхдээ олчих юм бол ингээд гэр бүлээ авч явж чадахгүй байх гэсэн тийм айдас ч байж болно тий. Тиймэрхүү зүйлүүд нуугдаад ит юм а тэрийг нь хэдүүлээ олж илрүүлэхгүйгээр тэр зөрчлийг одоо 50 замаар шийднэ гэдэг бол боломжгүй зүйл юм а гэдэг ийм автга санааг хэлээд байгаа юм. Энэ одоо семинар дээр бууг яагаад эсэргүүцэх болсон яагаад дэмжих гэсэн талаар хүмүүс ингэ сэтгэл хөдлөл өөрсдийнхөө нөгөө түүхийг хуваалцаж эхэлсэн юм байна л да. Жишээлбэл одоо ингээд манай хүүхд ингээд бууны аллахын үеэр ингээд үхээ шахсан гэл нэг эмэгтэй хэлээд би тийм болохоор бууг эсэргүүцдэг гэж хэлж хахад нэг хүн болохоро би ингээд гэрээ өмнө дээрэмдүүлчихсэн. Тэгээ тэр үед над руу хүн ингээд орж ирээд буу тулгаад ингээд би маш их айсан. Түүнээс хойш би ингээд тэрнийхээ хажууд буугуугаар унтаж чадхаа болцсон гэдэг ч юм тий. Тэгэхээр нөгөө иймэрхүү түүхүүдээ ингээд хуваалцаад эхлэнгүүт энэ чи адилхан л хүн штэ. Би ч гэсэн байсан бол ийм нөхцөл байдал адилхан л одоо үзэл бодол итгэл үнэмшлээ болж болох байсан штэ гэдэг хүн хоорондын тэр сэтгэл хөдлөл мэдрэмжээрээ ингэж холбогдоод нэг илүү ингээд ойлголцдог болдгийм байна. Тэгэхээр одоо ийм зөрчлийн үед те хүмүүс илүү сэтгэл хөдлөл мэдрэмжээ хуваалцах хэрэгтэй байдаг. Тэгжээж ойлголцдоггүй ингээд логикоор үгүй тэр нь зөв статистик тийм байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ойлголцдоггүй. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ ярих хэрэгтэй. Гэхдээ сэтгэл хөдлөл мэдрэмжийг одоо ярихад те тэр хүмүүс чинь маш ингээд ууртай байгаа 50 замаар бас ярилцах хэрэгтэй байгаа. Тэгээ ингээд хүн ингээд сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ тэр одоо маш тийм нарийн нандин өөрийнхөө түүхийг хуваалцахын тулд нөгөө хүн нь сонсоход бэлэн байх хэрэгтэй те сонсож гин гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр яаж одоо нэгээ сонсдог болох тактикт суралцах хэрэгтэй. Яаж сонсдог болох вэ гэхээр ерөөхдөө одоо хүнээс илүү их асуулт асуух хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Үнчин сэтгэлээсээ сонирхоод асуулт асуух хэрэгтэй. Тэгээд ярьж байгаа зүйлээс нь асуулт асуунгуудаа за би яг ингэж ойлголоо зөв үү гэд бас дахиад ингээд лавшруулад ярьсан зүйлийг нь өөрийнхоороо одоо summarize хийгээ те өөрийнхоороо ингээд базаад товчлоод ингээд давтаад хэлэнгүүт нөгөө хүн нь энэ хүн үнэхээр миний ярьсан түүхийг сонсчлоо тэгээд сонирхож гин гэдэг сонсогдсон мэдрэмжийг авч чаддгийм байна. Тэгэхээр ингээд хичнээн шаал өөр үзэл бодолтой
одоо тэрсэлсэн тийм байр суурьтай хүмүүс байсан ч гэсэн нэг нэгнийгээ сонсч ин гэж мэдрэмжийг төрүүлэхийн тулд яг ярьсан зүйлийг нь асуулт асуугаад лавшруулаад би яг ингэж ойлголоо зүг гэж асуух бол маш чухал байт юм байна. За тэгээд энэ дээр бидний амьдралд тохиолддог одоо хосуудын харилцааны талаар тий хосууд бол одоо маш их зөрчилдөөнтэй байдаг. Гэхдээ энэ зөрчилдөөн нэг нэгнийгээ сонсохгүй байдлаас үүснэ үү гэд аваад үзэнгүүт анханасаа нэг нэгээ сонсож чаддгүй байсан бол анханасаа хос болохгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээ нэг нэгээ сонсож чаддаг хүмүүс байгаад байгаа. Тэгсэн мөртлөө ингээд хосуудын хооронд одоо салалт бол орчин үед нэлээ өндөр болцсон. За тэгээд судалгаагаар ингээд аваад үзсэн чинь ер нь бол ихэнх хосууд хоорондоо маргалддаг гэсэн юм дүгнэлт гарсан юм байна л да. Тэгээд тэр судалгаанд оролцсон хосуудын 8% нь бол бүр өдөр болгон маргалддаг гэсэн тийм үр дүн гарсан юм байна. За бас энэ судалгаанаас гарсан үр дүн нь болохоор зарим нь болохоор ингээ их хөнгөн маргалддаг. Зүгээр ингээ маргалцаал тэгэл хойноос нь асуудалгүй одоо өөр зүйл хийгээл явцдаг. Энийгээ нэг тэгж сунжруулаад ужигруулдаггүй. Харин зарим нь болохоор маш тийм хортой байдаг. Жижигхэн зүйл дээр ч гэсэн гал авалзуулаад чи юу нэгдэг үстэй тэгдэг үстэй гэл дэвэн дэлхийн юм хамт шимж яриад нэг нэгэ буруутгаал тийм талууд байдаг. Тэгэхээр ингээ зарим ягаад бүх хосууд ингээ хоорондоо маргалддаг мөртлөө зарим нь ингээд хоорондоо аз жаргалтай байгаад зарим нь ингээд аз жаргалгүй салхатаа тулдгийм бэ гэд бас ингээд судлаад үзсэн юм байна л да. Тэгсэн чинь тэн дээр болохоор нэг нэгнийг удирдах гад байдаг те контролтой эрхэндээ байлгах гад байдаг нэг нэгнийхээ үйлдэлийг өөрийнхөө одоо хяналтанд байлгах хүсэлтэй тийм хосууд нь илүү аз жаргалгүй байдаг. Харин эсвэргээрээ аз жаргалтай хосууд нь маргалцсан ч байсан гэсэн эхлээд өөр дээрээ дүгнэлт хийдэг. Би өөрийнхөө одоо нөгөө хүнийг хянахаасаа илүүтэйгээр өөрийгөө эхлээд хяндаг. За би чинь ингэж байгаа зүг билүү яасан блэ гэдэг өөр дээрээ хяналт тавьдаг. За мөн хоёр дахь хяналт нь болохоор тухайн нөхцөл байдалтай бас хяналт тавихыг оролддог. Жишээлбэл за одоо ингээд хамаг нөгөө нэг ядарсан байгаа, ажлын дараа өссөн байгаа ийм үедээ ингээд хоорондоо маргалдах нь зөв үү? За хоёулаа энэ асуудлыг дахиад жоохон тайвширч агаад ярилцъя гэд хойш нь тавьдаг тийм ухамсартай байт юм байна. За 3 дахь хяналтаа юун дээр тавьдаг вэ гэхээр тухайн маргаан дээрээ тавьдаг. Тэр маргааныг зөвхөн ярилцж байгаа зүйлийнхаа л хүрээнд байлгадаг. Өөр зүйлийг хамт шимжтэй өмнөх хэдэн жилийн өмнөх хэдэн сарын өдрийн өмнөх юм а чи юу нэгдэг үсттэй гэж тэр маргааныг томруулдаггүй. Тодорхой хязгаар тавиал тухайн асуудлынхаа талаар л яриад хязгаарлал өнгөрөөдөг. Гэсэн ийм 3 төрлийн хязгаарыг тавьж чадсан хосууд бол аз жаргалтай байдаг. Эсвэргээрээ нөгөө хүнээл ингээл чийл болохгүй байх ингээл нөгөө хүнээл хянах гал өөрчлөлгөөлөдөг. Хосууд болохоор салхатаа тултгаа гэдэг ийм одоо дүгнэлтийг хийсэн байна. За тэгэхээр бас маш практикл зөвлөгөө байсан байх гэж найдаж байна. Эхлээд сонсож сурах нь байна те. Ямар ч одоо үзэл бодол өөр хүнтэй таарсан гэсэн сонсно. Тэгтээ сонсож байгаа үедээ мэдрүүлэхийн тулд ярьсан зүйлийг нь өөрийнхоороо дүгнээд ингээд базаад товчлоод хэлэх нь байна. Би зөв ойлгосноо гэд ингээд асуух нь байна. За тэгээд асуулт сонсох гэдгээс гадна бас одоо зөрчилдөөнд орсон үедээ ингээд тэр хүнээ хянах өөрчлөх биш тухайн нөхцөл байдлыг энэ ярилцах зөв цаг билүү би ер нь өөрөө болоод байгаа билүү эсвэл одоо энэ яриад байгаа зүйлээ том болгож дэврэхгүй хортой болгохгүй тул тухайн энэ асуудлынхаа хүрээнд л шийдэ гэж ингэж хяналтаа зөв тавих аюул чухал юм байна гэсэн юм сэдв байна. За дараагийнх нь болохоор бас яг одоо сая дэгийн ярьсныг илүү цаашлуулад бид нар хоорондоо бас одоо ойлголцоход те зарим нь ингээд бид нар шал ондоо бүлгийн хүмүүс аж болно шүү дээ. Ондоо ихтгэл үнэмшилтэй те. Тэгэхээр хоорондоо харилцахад жишээлбэл нэг нь одоо вакцинд итгэдэг. Гэтэл зарим нь ингээд вакциныг үзэн яддаг буюу одоо вакцинд бас итгэдэггүй нэг ингээд бүлэг байна шүү дээ те. Тэр хоёр одоо жишээлбэл хоорондоо ярихад common ground буюу те одоо хоорондоо одоо нэг нэгнтэйгээ одоо маслаж болох тэр identity буюу ижилслээ бас олох хэрэгтэй байна. Тэгэхээр нэгэнтээ бид нар нийгмийн амьтан учраас бидний нийгмийн тэр ижилсэл нь бидний ертөнцийг ингээд бас тодорхойлж байдаг. За тэгэхээр энэ бүлгийн одоо жишээ бол дандаа яг одоо вакцинтай холбоотой. Тэгэхээр бид нар дөнгөж сая одоо ковид гарсантай холбоотойгоор ингээл ковидын вакцин хийлэх үгүй юу те. Яг Монголд бас гайгүй. Гэхдээ жишээлбэл Америкт те
яг бүр ингээд anti-vaxxers гэж хэлдэг. Бүр ингээд вакциныг үзэн яддаг, хизээч вакцинд итгэхийг хүсдэггүй тийм бүлэг хүмүүс бол байдаг. Тэгэхээр энэ нэг хитгэн цөөхөн биш. Энэ бол харин маш олон хүн байдаг юм байна л та. Тэгээд сая ковидын үед ингээд ковидын вакцин хийлгэхтэр бол бас маш том асуудал болж ингэж ургаж гарч ирж байсан байдаг. За энэ номон дээр яг энэ бүлэг дээр нэг жишээ нь болохоор Rosenblum гэдэг эмчийн талаар гарч байгаа юм л та. За одоо жишээлбэл ингээд аав нь ингээ 12 настай охинтойгоо тий 12 настай охиныг ингээд зайлшгүй шаардлагатай одоо вакциныг хийх хэрэгтэй шүү дээ. Бид нар ч гэсэн одоо бүр ингээд дөнгөж төрхөөс нэгсүүлээд ингээд зайлшгүй шаардлагатай нэг шаардлагатай вакцин хийдэг шүү дээ. Гэхдээ энэ бол ингээд бас нэг аав ээж нь ингээд бас шийддэг зүйл тий. Тэгэхээр аав нь болохоор тэр охиноо вакцинжуулах дургүй байсан. Яагаад гэх юм бол өөрөө вакцинд итгэдэггүй, итгэхийг хүсдэггүй, тэрийг эсэргээрээ нэг үзэн яддаг тэр бүлгийн хүн юм байна л да. Тэгэхээр эмчийн хувьд энэ бас маш том асуудал байдаг. Тэр вакциныг ямар ашиг тусдаа тэгэл тэрний одоо судалгаа шинжилгээ ухааны талаас нь яриад ч тэр хүн итгэхийг өөрөө хүсдэггүй учраас тэрийг одоо хизээж хүлээн зөвшөөрдөг юм байна. За тэгэхээр ийм anti-vaxxers гэж одоо яг үгээр буюу одоо вакциныг тийм үзэн яддаг бүлэг хүмүүс маш их байдаг. За энэ ер нь одоо бид нар нөгөө нийгмийн амьтан гэдэг утгаараа те янз бүрийн бүлгүүдэд бид нар одоо хүссэн хүсээгүй анзаараагүй хуваагдж яддаг те. Жишээлбэл одоо юу гэдгийг улс төрийн үзэл баримтлалаараа бид нар хоёр хуваагдсан те. За нэг юу гэдгийг нэг нь социал демократ үзэл баримталтай нөгөөх нь бүр улаан цам ардчилсан ч гэдэг юм уу те. Эсвэл одоо нэг нь шашнаараа хуваагдж болно те. Одоо нэг нь буддист, нэг нь одоо христийн шашинд, муслим шашинд те. Эсвэл одоо баян ядууч гэдэг юм уу. Энэ болгон бүгд ингээд нийгмийн янз бүрийн хоорондоо харилт одоо хоорондоо нэг адил зүйлтэй бүлгээр бид нар хуваагдаж одоо амьдардаг. Тэгээ энэний нэг бүр 1900 хэд он бэлээ 54 онд билүү. Тэгээ 54 онд хийсэн нэг одоо туршилт байт юм байл та сонирхолтой. Дөнгөж 11 настай хүүхдүүдийг зуны амралтанд ирэхтэнтэй одоо хоёр хуваацсан юм байна. Rattlers одоо Eagles гэдэг нэг хоёр нэртэй баг болгож хуваагаад тэгээ оронд нь тэндээ яг ингээ бүлгэм шиг ингээ үүсгээд тэгсэн чинь нөгөө хоёр нь хоорондоо одоо толгоогоо хагалтлаа одоо чулуугаар байлдаад нэгсэндээ бид нар тэр бүлэгт нэг амархаараа нэг тэр бүлэгт би хамаардаг гэдгээ батлахын тулд ямар нэгэн одоо тэнэг зүйлийг ингээд хийх хэмжээнд хүртэл худал хүртэл хэлдэг хүнд хүртэл одоо цогтөг зүгээр л тэр бүлэгт хамаардаг гэдэг мэдрэмжийг авахын тулд бусдуулт гэж мэдрүүлэхийн тулд тэгэхээр энэ бидний бодож байгаагаас илүү айгүй хүчтэй одоо бид нар identity гэж ярьдаг штэ тийм одоо ижилсэл гэх юм уу энэ нь биднэрт амар хүчтэй тийм нөлөө гэд байнга бас үзүүлж яадаг. Тэгээ буцаад энэ нь мэдээж бас сул талтаач байдаг За тэгээд одоо энэ дээр бас тэгж байгаа. 21 оны судалгаагаар тэр anti-vaccine буюу одоо вакциныг үзэн яддаг нь тэр хүнд зүгээр л ингээд нэг сэтгэл зүйн тийм одоо benefit буюу одоо тийм сэтгэл зүйн тийм илүү мэдрэмжил өгдөг. Тэр одоо вакциныг үзэн яддаг бүлэгт би хамаардаг гэсэн тэр community-д би нэг community нэг хэсэг гэсэн тэр мэдрэмжил байдаг. Тэрнээс баг өөр юм байдаггүй Тэгсэн мөртлөө одоо тэрнээс болоод одоо хүүхдээ одоо өөрийнхөө 5 хүүхдээ л 5 хүүхдээ хүртэл вакцинжуулахгүй явснараа тэр нь хүүхдүүд нь ямар том эрсдэл амь өрсөг хүртэл эрсдэл болж эрдийг мэдсээр байж аж хийхгүй одоо тэрхээ бидний тэр бүлэгмийн мэдрэмж бол энэ өөрөө бас нэг талаас маш аюултай зүйл байхгүй. Тэгэхээр асуулт нь who are we буюу бид нар хэн бэ гэсэн асуултаар одоо нэгсэндээ эхэлнэ гэсэн үг. За тэгээд одоо яг 2020 оны ихээр Ухаанд одоо яг коронавирус гараад одоо яг вакцинжуул дэлхийд даяар яваад Америкт ингээл тэр үед чинь 2 сая хүн ковидаас болж нас барал энэ одоо дэлхийд даяар бүх оронд ийм болсон За тэр үед Америкт эмчнэрт ямар асуудал тулгарсан бэ гэхээр вакцин гараад ирсэн чинь нөгөө вакцин үзэн яддаг хүмүүст одоо яаж яагаад тэр вакциныг хүргэх вэ? Нийт хүн амын 85%-ийг вакцинжилж яаж одоо нөгөө herd community буюу herd immunity гэж ярьж байсан шүү дээ сүргийн дархлаа үүснэ. Тэгэхээр энэ нь бол тухайн үед яг одоо эмчнэрт маш том толгойн өвчин болж байсан юм байна л да. Тэгэхээр эмчнэр одоо энэ Rosenblum эмч болохоор тэн дээр одоо яг одоо ярианыхаа сэдвийг одоо шал өөр болгох хэрэгтэй болж байгаа. Энэ вакцин ийм ашиг тусдаа ийм
одоо ингээд гэхээсээ илүү тэр нөгөө вакциныг үзэн яддаг нөхдүүд бол хичнээн ашиг тус яриад тэр хүмүүсийг итгүүлэхгүй байхгүй юу. Тэгэхээр тэр хүний илүү эмоц руу нэвтэрч ороод одоо тэр хүний identity буюу тэр одоо тэр вакцины эсрэг бүлэгмийг нь бас нэг талаасаа хүндэлжтэй тийшээ нэвтэрч орохын тулд одоо тэр хүнтэй одоо эмч одоо илүү хувийн яриагаар өдөөгöd хоорондоо бас нэг адилхан нэг тийм common identity буюу те одоо бас нэг ижилсэл олох хэрэгтэй болж байгаа те. За тэгэл одоо жишээлбэл эмч шал өөр асуулт асууад эхэлж байгаа юм л та ингээд та юунд хамгийн их санаа зовдөг вэ ч юм уу те. Тэгэл тэр хүн одоо жишээлбэл ингээд Христийн шашинд гүн итгэдэг те. Тэгээд Христийн шашинд тэг Христ байхад надад вакцин хэрэггүй те. Христ намайг аварна ч юм уу, миний хүүхдийг хамгаална ч юм уу те. Тэгэхэд одоо тэгвэл Христийн шинэ гэдэг чинь ойлгож байна те. Тэг магадгүй одоо тэр дээд эцэг маань те тэр одоо Есүс маань одоо хүүхд та үр хүүхдэд хайртай өстэй хайртай гэдгсэн чинь таны үр хүүхдийг аврахын тулд те бид нэр өнөөдөр энэ лаборатори энэ одоо инновацтай энэ вакциныг хайрлсан байна те. Тэгэхээр энэ бурхны одоо бидэнд бүхэнд илгээсэн энэ вакциныг магадгүй хийснээрээ та бид хоёр хоёлоо хүүхдээ тэг өөрсдөө хамгийн хайртай хүүхдүүдэд аврах тэг бурхны бэлэг гэж бодож байна ч гэдэг юм уу. Яг тэр хүний эмоцоор нь тааруулаад те адилхан Кристиан хоёлаа Есүс одоо шашинтай гэдэг тэр common те нэг ижилслийг олоод тэрүүгээр нь нэвтэрч оронгууд нөгөө хүн чинь тэгээд одоо тэг юм хэллэггүй гараа явсан чинь дараа 30 минутын дараа ингээд сувлагчаас асуусан чинь нөгөөтг нь хүүхдээ вакцинжуулах гэдэг ингээд чагсаа нөгөө хүлээлгэнд орцсон байсан гэд одоо энэ жишээ ингээд дуусч байгаа юм л та. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө who are we те одоо нэгсэндээ энэ харилцан яриа бид нар хэн бэ? Тэгэхээр бид нар нэгэнтэл нийгмийн амьтан учраас бид нар янз бүрийн identity буюу те ижилсэлтэй байдаг те. Тэгэхээр ямар ч хүнтэй та ярьсан та хоёр хоорондоо нэг зүйлийг хоорондоо шеэрлж л байгаа те. Нэг адилхан нэг итгэл үнэмшил хаа нэгтэй байж л байгаа. Тэгэхээр тэр итгэл үнэмшил тэр ижилслээрээ одоо олоод хоорондын харилцаагаа тэрүүгээр ингэж үүсгэж явах юм бол тэр хооронд нь илүү итгэлцэл үүсээд те. Одоо нэг та хоёрын negotiation буюу те хоорондын хилцэл илүү одоо тухайн сэдв дээр илүү хамжилттай болноо гэсэн агуулгаар одоо энэ хөө бүлэг маань ингээд өндөрлөж байгаа маа. За тэгээ хамгийн сүүлийн бүлэг дээр болохоор энэ альва бүлэгт хамаарахгүй болчихвол яана гэдэг энэ найз те гадуурхал тиймэрхүү зүйлээс одоо хэрхэн тэрийг даван туулж гарах вэ гэдэг тиймэрхүү одоо сэдв байна л да. За энэ дээр Netflix-ийн асуудал гарч байгаа юм л да. Netflix бол та бүхний бидний мэддэгчлэн өмнөх бас No Rules гэд бид нар ном танилцуулж байсан тийм Netflix-ийн Culture Deck гэд Netflix-т ажилладаг хүмүүс ийм байдгаа гэсэн 125 хуудастай ийм PowerPoint презентацтай тэгээ тэрийг шинээр орж байгаа ажилтан болгондоо танилцуулдаг. Тэн дээр гарч байгаа хамгийн сонирхолтой юм нь болохоор Netflix-т ингээд маш тийм чадварлаг хүмүүсийг авдаг. Гэхдээ тэр хүмүүстэй асар их юм эрхчлөөг олгодгоо та нар одоо дуртай зүйлээ компани тэ хурал уулзалтанд зориулаад ингээд бизнес классаар нисч болно, first классаар нисч болно. Тэгээд үнэхээр төсөлч хэрэгтэй бол ямар ч үнэтэй хөдөлთა авалт хийж болно гэдэг юм маш их тийм эрхчлөө олгодог. Тэгээд одоо Netflix ч бас тийм Silicon Valley-гийн цэвэр өндгийн амжилттай компанид нэг болохоор ингээд маш олон залуучууд тийш орохыг хүсдэг. Тэгээд шигшигдэж орсон хүмүүсээ бас хэрвээ ингээд өссөн гүйцэтгэлийн гарахгүй байх юм бол за энэ Netflix-ээс гарах шаардлагатай боллоо гэд шууд хаалтын байна. Тэгээд хаалсныхаа дараа тухайн департаментэд болон компани дээр заримдаа ингээд энэ хүн ийм шалтгааны улмаас гарах болсон шүү, ингээд халагдсан шүү гэд ингээд имэйл явуулдаг. Тэгэхээр ингээд энэ ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ гэхээр хүмүүст за би Netflix-т тохирох хүн мөн үү гэдэг тийм байнгын юм айц төгшөөрийг бас тэнд ажилдаг залуучуудад төрүүлдэг юм байна л да. За тэгээд 2018 онд нэг хэрэг болсон байна. Тэр нь юу вэ гэхээр Netflix-ийн ийм олон нийтийн албаны хурал нь болсон юм байна. За тэгээд тэр хурал дээр юу яригдсан бэ гэхээр за энэ Дауны синдромтой хүмүүсийг ингээд жоохон муухагаар хилцсэн нэг юм кино байна.
одоо энэ киноны талаар маш эсрэг байр суурьтай одоо байгууллагууд ингээд наашаа хандж байна яах вэ их вэ гэж ярилцчихсан юм байна. Тэгсэн чинь тэр олон нийтийн алтныхын дарга нь болохоор босч ирээд за энэ бол айгүй буруу юм тий ингэж бид нэр өөрийнхөө контентороо даун синдромтой хүмүүсийг ингэж одоо мухаар хэлж болохгүй энэ чи яг л одоо African American одоо өнгөт арьстай хүмүүсийг нигер гэж хэлсэнтэй адилхан шүү дээ гэд хэлсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө нэг нигер гэдэг үгийг угаасаа ингээд ямар нэгэн байдлаар компани удирдлагын багийнхан нэг гишүүн нь ингэж хэлж байгаа нь тэр хурал суусан 30 орчим хүмүүс маш хүнээр туссан. Тэгэл ихчнээ ингээд зөв сэтэлтэйгээр тэр жишээг хэлсэн байсан ч гэсэн нигер гэдэг үг Netflix-ийн нэг захирлынхаа намнаас нь гарчлаа гэдг нь айгүй том асуудал болоод урлын дараа хүмүүс хоорондоо яриад тэгээд нөгөө захирал дээр чинь нэг хоёр өнгөт арьстай ажилд өгч ирээ. Та яагаад ийм хэлж байгаа юм бэ? Энэ чинь маш одоо болчмгүй зүйл боллоо. Энэ үг хэлснээс болоод Америкт иргэний дан гарч ирснийг та санаж байгаа үсттэй гэд. Тэгээ нэлээ юм болоод тэгээд нөгөө захирал маань HR-таа хэлээ. За ийм асуудал болсон. Намайг уучлаарай. Би маш их гимшиж байгаа гэдээ аль бие усаар уучлалтаа гуйсан боловч нөгөөх нь ингээд үргэлжлээл яваад байсан юм байна. Хэдэн 7 хоногийн турш үргэлжлээл. За тэгээд бүр хэдэн сарын дараа бүр ингээд тэр асуудал ингээд компани даяараа томроод өнгөт арьснуудын ингээд эмзэг сэдвүүн болоо те компани удирдлага маань ингээд арьс өнгийг ялгуурладаг ийм үзэлтэй газар юм уу энэ төр гээд бүр ингээд асуудал амжих гадсан болохоор Hastings гээд Netflix-ийн захирал нь үүсгэн байгуулагч нь энэ олон нийтийн албаны дарга хаасан. За тэгээ хаалаад компани дээрээ ингээд нийтэд бас имэйл явуулаа. За одоо би их оройтон шийдвэр гаргалаа. Эртхий явуулах байсан юм Энэ бол тэгээд хүний эрхийн мэдрэмжгүй асуудал байсан. Тийм болохоор би одоо энэ захирлыг явуулсан байгаа шүү гэд. За тэгээд энэ имэйлийг явуулснаас хойш ингээд Netflix дотор компани уур амьсгал сонирн болж эхэлсэн. Энд үгээ хэлж болох юм уу болохгүй юм уу тий. Угаасаа Netflix чинь юм өнгөт арьсны талаар кинонууд тий контентууд зөндөө байгаа. Private School Negro гэдэг нэртэй хүртэл контент байгаа. Гэтэл ингээд нэг захирал нь уг нь бол зөв сэтэлтэйгээр тий Down syndrome-тэй хүмүүсийг одоо гадуурхаж болохгүй шүү гэж хэлэхдээ л ингээд жишээ аваад хэлсэн. Тиймэрхүү үгнээс болоод ингээд халчиж байгаа юм уу? Одоо тэгэхээр үг хэлэндээ хамжаарахтай байх нь байна, хяналттай байх нь байна гэд хүмүүс айгүй их ингээд сандарч хэлсэн байна. Гэтэл нөгөө Netflix-ийн нөгөө 125 пэйж Netflix-ийн culture ямар байх ёстой гэдэг гарын авлаган дээр болохоор silent disagreement буюу чимээгүй ингээд нэг нэгээ өхлөнд зөвшөөрөхгүй байдал байж болохгүй шүү. Шүүмж байгаа бол тэрийгээ шууд ингээд ил тод хэлэх ёстой шүү гэж бүр ингээд бичсэн байдаг. Гэтэл ингээд энэ зөрчигдөөд айгүй тийм үл ойлгомжгүй тийм байдал үүссэн юм байна. За тэгээд энэ яриаг ингээд ил болгоод тэгээ хоорондоо зүгээр ойлголцохгүй бол компани уур амьсгал одоо онцгүй болох гээд байна. Diversity буюу одоо компанид те олон төрлийн ийм одоо backgroundтай олон төрлийн үүсэл гаралтай, үзэл бодолтой, ястан, үндэстэн тий ямар ч ямар хүмүүс байж болно. Эдний бүдийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг юм олон улсын компани тий хамгийн тийм үнэт зүйлүүдийн нэг нь энэ дээр ингээд зөрчигдөх гээд байгаа байхгүй. Тэгээд энэ дээр ингээд Myers гэдэг нэртэй одоо олон талт тий тэр байдлыг нь хангадаг, соёлыг нь хамгаалдаг тийм мэрэгжлийн хүнийг оруулж ирсэн байна. За тэгээд тэр хүн орж ирээд workshop хийгээд одоо янз бүрийн workshop-ууд хийж хэлсэн байна л да. Тэгээд тэн дээр яадаг вэ гэхээр Netflix-ийн олон янзын background-тай үүсэл гаралтай хүмүүсийг хооронд нь илүү ойлголцуулах, энийгээ ингээд ил тодор тайван замаар ярьж илэрхийлэх тийм боломжийг нь бүрдүүлсэн байна. Тэгээ өөрөөсөө эхлээл за би бол угаасаа алдаа гаргаж ийсэн. Хүн бүгд алдаа гаргадаг. Жишээлбэл би бол ингээд нэг удаа онгоцонд явж байгаад эмэгтэй нисгэгч ингээд зарсан юм байл да. За одоо ингээ хөөрөх чи шүү энэ төргээ зарсан чинь би дотроо шууд юу гэж бодсон бэ гэхээр за энэ эмэгтэй нисгэгч одоо жолоогоо сайн барьтгэл хүн байгаасаа та гэж бодсон. Тэгж байгаа хөөх. Тэнгүүд би энэ дээр бол алдаа гаргасан. Ягаад тэгэхээр эрэгтэй нисгэгч байсан бол би хизээж тэгж бодохгүй байсан. Тэгэхээр санаандгүй байдлаар тийм хүмүүс хаяада бусдыг ялгуурлан гадуурхах ийм зүйлүүдийг үг үйлдэлээр гаргачих гээд байдаг. Та нар бас тийм зүйл гаргаж ирсэн үү? Эсвэл ингээд гадуурхагдсан мэдрэмж авч ирсэн тийм тохиолдлуудаасаа одоо та нар нэг нэгнтэйгээ хуваалцсанаа гэд.
Тэгээ ингээд компани даяар хилтэс болгоноороо иймэрхүү workshop-уудыг явуулаад исэн чинь илүү юм ойлголцдог нэг нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг соёл бүрдэж эхэлсэн. Тэгээд энэ явдлаас хойш одоо 2022 он 21 оны байдлаар ингээ харахад болохоор Netflix бол хамгийн одоо өнгөт арснуудыг авчсан ажилуулдаг бас эмэгтэй эрэгтэй хүмүүсийн эрэгтэйгч байдлыг хадгалж чаддаг ийм diversity сайтай компаниудын нэг болж чадсан гэсэн юм хэсэг байгаа юм. За тэгээд негро гэж хэлүүлж байгаатай адилхан монголчууд жишээлбэл ингээл хөдөөнөөс ирсэн хүн орк гэж хэлүүлдэг ч юм уу. Эсвэл ингээл залуу хүмүүсөө энэ одоо Z generation-ийн ийм штэ, тийм штэ гэж хэлүүлдэг ч юм уу те. Иймэрхүү хөдөөнөөс ирсэн юм чи ийм л үстэй. Эсвэл ингээл Z generation юм чи ийм л үстэй гэж хэлүүлээ. Тэгээд ингээд чамайг өөрийг чинь мэдхгүй байж ийж хүмүүс шууд нэг категори руу аваач чихээд чи угаасаа л ийм гэж хэлүүлэх бол identity threat буюу одоо таны хинбэ гэдэг рүү дайрч байгаа тийм маш тийм хүнд те муухай мэдрэмж төрүүлдэг тийм зүйл байт юм байна л да. Тэгээ н identity threat-ээс болж одоо ялгуурлан гадуурхал үүсдэг, янз бүрийн томоохон зөрчлүүд үүсдэг. Хүмүүсийг ер нь альва категори руу тэгж чихэх чи тийм generalize хийхтэй ерөнхийлөх за чи ийм газраас ирсэн юм чи ийм л байлгүй, Аз юм чи ийм л байлгүй ч гэх юм уу, эсвэл хөдөө юм чи ийм л, хөдөөнийх юм чи ийм л байлгүй. Тэгэж одоо үүсэл гарлаар нь ерөнхийлж болохгүй гэсэн. За тэгээд хүмүүсийг яг ингээд бодоод үзэнгүүт энэ бол айгүй нийтлэг байдаг те. Та хизээ нэгэн цагт те ийм identity threat буюу таны хинбэ гэдэг рүү дайрсан одоо үг үйлдэл бусдаа сонсч байсан уу гэдэг ийм судалгааг ингээд 1500 хүнд хийхэд ганцхан хувь нь би тийм юм ерөөсөө мэдэрч байгаагүй ч хэлсэн. 10% нь буюу одоо 150 орчим хүн нь бол би энэ 7 хоногт тийм үг үйлдэл мэдэрсэн гэж маш тийм хэцүү туссан гэдэг тийм судалгааг хүртэл 2021 онд хийжсэн юм байна. Тэр хүн чинь ямар үүсэл гаралтай байх нь хамаагүй би хинбэ гэдэг өөрийгөө илэрхийлэх боломжийг олох хэрэгтэй. Та бас өөрийгөө илэрхийлэхдээ энэ ялгуурлан гадуурхалтын талаар 50 замаар хоорондоо ярилцах тэр одоо орчин одоо бий болгох хэрэгтэй. Тэгээ энэ бол компани соёлд байна уу? Эсвэл найз нөхдийн хүрээнд ч гэсэн энэ дээр судалгаа байгаа юм л да. Найз нөхдүүдийг ингээд цагаан арьстай өнгөт арьстай хоёр найзуудыг хооронд нь ингээд одоо судалгаагаар баргийн 100 хос авчираад хос гэдэг нь бол эмэгтэй эрэгтэй гэсэн үг биш зүгээр найз нөхдүүд гэсэн. Нэг нь цагаан нэг хар. Тэгээд хоорондоо за одоо ялгуурлан гадуурхал мэдэрчээсэн асуудлынхаа талаар та нар ярих шүү. Өөрсдийнхөө person story түүхээ хуваалцсан шүү гэж хэлээд гэхдээ өмнө нэг юм ботчих тэрний юу вэ гэхээр энэ зүйлийг ярихад одоо чамд саад болох юу байж болох вэ? Чи ямархуу бэрхшээлүүд учрна гэж бодож чинь тэрийг яаж давна гэж бодож чинь гэд нэглээд тэр талаараа нэг хоорондоо ярилцаадах тий ийм ялгуурлан гадуурхалтын талаар ярихад та нар ямар бэрхшээлүүд үүсч болох уу гэд тэгэж ярьсны дараа ингээд за одоо жинхнээсээ одоо ялгуурлан гадуурхалтын талаар өөрсдийнхөө гашуун түүхтэй янз бүрийн асуудлаа яриа гэд тэгээ ярьсан чинь хүмүүс айгүй нээлттэйгээр ярьсан. Тэгэхээр энэ юу гэжлээд байгаа вэ гэхээр номны эхэнд бас ярьжсэн ийм хэцүү яриа ярихын өмнө бэлдэх хэрэгтэй. Яаж ярих уу? Ямар бэрхшээл тулгарч болох уу? Тэр хүн тэгж хэлвэл би юу ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар бэлдэх бол айгүй зөв зүйтэй арга байгаа шүү гэж хэлсэн байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь бид нар бол нэг нэгнийхээ ялгааг арилгаж чадахгүй дэлхий дээр янз бүрийн үүсэл гаралтай хүн болгон өөр тийм одоо 8 тэрбум хүн амьдарч байна. Тэгэхээр бид нар одоо нэг нэгнийхээ ялгааг арилгаж чадахгүй гэхдээ бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол энэ дэлхийг ялгаатай одоо хүмүүс бүгдэнд нь ийм аюулгүй мэдрэмж төрүүлэх үс тийм газар болгож чаднаа гэсэн тийм одоо мессежээр ном маань дуусч байгаамаа. За энэ хүрээд Super Communicators ном маань дуусч байна. Магадгүй уншиж байсан номнуудаас магадгүй хамгийн практик дээр шууд ашиглаж болохоор сонирхолтой бас маш энгийнээр ойлгогдохоор гоё бичсэн ном байлаа. Тэгээд та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. За тэгээд түрүүнээс хойш нагийн маань практик дээр ашиглаж болох гэлаа тий. Наг яаж ашиглаж байна энэ номноос авсан за одоо би маргаашнаас эхлээд ингэн гэж бодсон ч гэх юм уу. Тиймэрхүү юмнуудаас олцвол. Надад бол шууд юунууд гэсэн хэр би нөгөө ер нь одоо бусаад одоо миний ажилчин болохоор хүмүүстэй маш их харьцдаг тий. Одоо улс төр хэр чин дандаа бүх хүмүүс өөр ингэсэн хэлэх үгтэй. Тэгэхээр янз бүрийн эмоцтой хүмүүс их ирнэ тий. Одоо шүүмжтэй эсвэл асуудалтай
Тэр болгоныг одоо сонсохдоо тэр хүмүүстэй одоо харьцна гэсэн үг шүү дээ, коммуникац хийн гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол хоёр зүйл байна л да. Нөгөө тэр хүнийг хамгийн эхлээд маш сайн сонсох хэрэгтэй, тий? Сонсоод ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь EQ өндөртэй байх хэрэгтэй, зайлшгүй шаардлага үүсэж ирнэ гэсэн үг л дээ. Сонсох хэрэгтэй. За тэгээд тэр хүний одоо яг одоо эмоцийн түвшин нөгөө mood energy-д нь те бас адилхан түвшинд хэрвээ хариулж чадах юм бол, ойролцоо очиж чадах юм бол тэр хүнтэй илүү коммуникац чи илүү үр дүнтэй байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр урд нь ч гэсэн би нэг тэгж ажигладаггүй байж бид нар яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд шууд нөгөө өөрөө ярих гэдэг байхгүй юу? Зүгээр ингээд өөрөө бодож байгаагаа л ингээд ярих гад ингээд тэмүүлээд байдаг. Гэтэл нөгөө хүнийг сонсох, буцаа тэр хүний эмоцийг унших, тэгээ буцаа тэр эмоцт нь хариулах гэдэг дээрээ бид нэр магадгүй 5% нь л боддог баг. Тэгэхээр энэ удаа магадгүй ядаж нэг 50% тэр үедээ тэр хүний эмоцийг бодоод, биеийн хилэмжийг бодоод буцаад яг тэр эмоцоор хэрвээ хариулаад гэх юм бол тэр хүнд илүү одоо хүрнэ гэсэн үг байхгүй юу? Тэ. Яг үнэ. Зөв. Би бас ингээд өглөөнөөс эхлээл ингээд багш сурагч эцэг их гээл ингээд байнга л ингээд уул залуу яваад тэнгүүд за одоо надад 30 минут л байгаа. Би энэ юмыг хилээл гаргана гэдэг ч юм уу те. Айгуу тийм нөгөө цаг бага байнгут нэг хүнтэй уулзах хугацаа хязгаарлагдмал байгаа болохоор ингээд гүц сонсдгүй байна да гэдгээс айгуу их анзаарсан. Тэгээд заримдаа ингээд ахлах ингээд сурагчтай уулзаад менторинг хийгээд ингээд уулзсангуудаа ер нь ингээд нэг ийм л асуудалтай ах шиг энийг хэлэл гаргачих гэх юм уу те. Тэгээд ингээд лекц уншингууд ялангуяа тийнейжер хүүхдүүд буцаж орж ирэхдээ айгу хол болчдөг. Тэгэхээр ингээд юу гэж ажигласан бэ гэхээр эдрийг айгу их сайн сонсох хэрэгтэй юм байна. Ойлгосон мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд ингээд шууд ингээд зөвлөгөөгөө хэлэхээсээ илүүтэй ер нь бол ингээд чи ингээд байгаа юм байна штэ гэд айгу сайн давтаж хэлэхтэй. Би чамаа сонсоод байгаа шүү, ойлгоод байгаа шүү гэдгээл айгүй их тэгж асуулт асуугаал тэрийг давтаж хэлээл тэгснийхаа дараа тэр хүүхд чинь ингээд өөрөө баг юун дээр алдаад байгаа бараагүй ойлгочод байгаа байхгүй юу? Намайг лекц унших ямар ч шаардлага байхгүй. Тэр магадгүй тэрийгээ өөрөө мэдж байгаа ч гэсэн те тэрийгээ одоо чамаас validation буюу те одоо баталгаажуулалт авах гэж л орж ирж байгаа байхгүй юу? Ер нь бол огт мэдхгүй дээч биш те. Тий, яг үнэ. Тэр бас байна. Тэгээд бас нөгөө нэг хугацаа бага байнгут чинь одоо заримдаа ингээл багш нар эцэг эхчүүдтэй айгу эмоционал байгаа шүү дээ. Хүүхдийнх нь асуудлыг ярьж чинь тэгэл сургуульч айгу эмоц өндөртэй газар орч ирэл нулимсэн ингээл цэглэгнэл байхад би ингээд тэнд урдаас нь шууд ажил ярих гал дүрм журм ярих гад хахаар ингээд долгио нийлдэггүй байдал ажиглагддаг. Тэгэл за одоо ингээд цаг дуслаа уучлаарай би дараагийнхаа ингээд хүнтэй уулзах болохгүй гэд гаргачихаар тэр яалтчгүй нэг юм дутуу байгаад идэг л да. Тэгэхээр ингээд ойлгосон зүйл нь би тэгэж ингээд митингүүдийг шахуу байлгаж болохгүй юм байна. Заримдаа юм эмоционал хэрэгцээ байгаа болохоор явж ингээд ямар ч харилцаа байсан те одоо энэ шийдвэр гаргах харилцаа яриа ч юм уу, эмоционал харилцаа яриа ч юм уу, эсвэл хүү MI гэдэг харилцаа ч юм уу бүгдээрээ дандаа юм сэтгэл хөдлөлтөй холбоотой байгаа байхгүй тий. Эсвэл ингээд өөрсдийн би хинбэ ямар person story байгаа вэ гэдэг ч юм нэг юм тайван замаар ойлголцох цаг хугацаа их хэрэгтэй байдаг болохоор тэрэнд нь ингэж одоо эмоцтой болох үедээ болдог бай да тий. Хичнээн дүрм журм ойлгомжтой байгаа. Гэхдээ хамгийн гол нь тэр хүнийг одоо ойлгосон гэдгээ харуулах тэгээд бас заримдаа нөгөө нэг тэр хүн л хуваалцаад авах биш би ч гэсэн адилхан одоо энэ who am I гэдэг харилцаан дээр ирсэн шүү дээ. Та бол зөвхөн одоо хуульч биш, та бол зөвхөн ийм биш. Тэр identity гэдэг юмд чи айгүй олон юм байдаг. Нэг мөчрөөс ингээд салаалж байгаа та бол аав, та бол одоо хүү те та бол ингээд ах гэл айгүй бол identity байгаа. Тэр олон identity-ийнхаа ингээд аль нэг талаар нь тэр хүнтэйгээ харилцаа холбогдол үүсээд байгаа шүү гэдгээ бас мэдрүүлэх айгүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг би энд ингээл
захирал гэдэг ч юм уу ингээд суугаад авах биш. Би бас ээж хүний хувьд ингэж харж байна, тэгж харж байна гэдэг тэр харилцаа холбоог үүсгэх ер нь нөгөө нэг энэ харилцаа холбоо цагаа зарцуулах гэдгийг л аягүй сайн ойлголоо. Чи тэгээд нөгөө юу тэр бас identity-га тэг common identity-га олох хэрэгтэй байгаа. Тэгэхээр ээж гэдэг чинь бол ингээд мэдээж сурагчтай аав ээж бол бүгд л яг шууд хамтдаа ойлголт нэг суугаар ойлгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр identity тэр ижислээсээ ярих юм бол нэг гэлээр тэг нэг эмоцоор баг ойлгох гээд илүү хэлбэр гэж магадгүй юм байна те. Төх харин тэгээ би ингээл өөрийнхөө хүүхдүүдийн асуудлыг харангуул ээж аавын нүд гэлзаал явждаг байхгүй. Энэ үе чи яг адилхан асуудал ярих гэдэг. Тэгээ тэр асуудлаа яаж шийдсэн болж гэдэг юм уу те. Тэгэхээр нэг яг энэ номыг уншиж байгаа л үнэхээр бид нар мэддэг боловч мэддэггүй юм шиг яваад идэг зүйлүүдэд анзаарах хэрэгтэй юм байна. Тэгээд аюу тийм deep conversation үүсгэхээс айхгүй байх хэрэгтэй юм байна. Одоо хүнээс зүгээр л чи ингэснүү тэгснүү гэж асуух биш. Илүүтэй одоо заримдаа сонирхолтой тий асуултуудыг асуугаад хүй чи яава гэмээр асуултуудыг асууж болно шүү дээ. Тэн дээр заавал ингээд small talk хийгээл халаагаалах шаардлага байхгүй. Заримдаа бол зүгээр л би чамаас асуумаар байна, би чамайг сонирхож байна гэдгээ мэдрүүлэхийн тулд тий ингээд итгэл үнэмшил, үнэт зүйл, мөрөөдөл зорилготой холбоотой иймэрхүү deep юмнуудыг, асуултуудыг сайн таньдаг найзтайгаа ч байсан тий цуг ажиллаж байгаа хүмүүстэйгээ ч байсан бас өрнүүлэх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй болохоор бид нар нэг удаан мэддэг болохоор сайн мэддэг юм шиг яваад идэг. Гэтэл үнэндээ бас тий тэр хүний дотор нь орсон юм шиг ойлгож чадчихээн үү? Ихэнхдээ чадаагүй л байдаг да тэгээд. Харин. За ингээ яриад ах юм бол битэрийн одоо эндээс авсан зүйлс баг дуусахгүй юм шиг байна те. Гэтэ яг зөвхөн битээр гэлтэхгүй та нар ч гэсэн сонсож байгаа бол яг өөр дээрээ тусгаж аваараа. Тэгээд өөр дээрээ ч гэсэн бас заавал туршаад үзээрэй. Би нэрээ энэ номноос тэгвэл юуг одоо шууд одоо өдөр тутмын амьдрал дээрээ тусгаж болох юм бэ гэж заавал өөрөөсөө асуугаараа гэд энэ удаагийн дугаарыг бас өндөрлөе гэж бодож байна. За тэгээд дугаараа аль биесээр өндөрлөхөөс өмнө подкастынхаа ерөнхий ивент тэгчийг дурдъя. Denk Pharma Quality for Your Health Made in Germany. Таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэв. За тэгээд энэ дугаар таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийнхаа дугаараар удахгүй уулзъя. Түр баяртай. За дараагийн дугаараар түр уулзлаа, түр баяртай.